Сайн бацгаана уу, бүхэн цэцний өсөлт чуулган гэрчлэлийн цагаараа дахин уулзж байна. Бид энүүдад христчийн амьдралын ялалтын үндэс гэдэг сэдвээр гэрчлэн хуваалцахад бэлэн болсон байна. Гэрчлээ эхлэх юм бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэгийг болон Бурхны зар сатаныг ялсан юм аа. Амен. За, христчийн амьдрал бол угаасаа ялалтын амьдрал, ялалтын үндэс нь яг юу вэ гэдэг сэдвээр гэрчлэн хуваалцана. Тэгээ энэ ялалтанд бас бүх итгэгчид, христчид хүрч чадахгүй байна. Чаддгүй байна. Энд бол олон шалтгаан байгаа тийм. Энэ талаар гэрчлэн хуваалцъя. Ялалтын үндэс юу вэ? Ер нь энд хоёр асуудал байгаа шүү дээ. Ялах, буруутгагдах, яллагдах гэх тийм. За, энэ дэлхийн ертөнцийн ерөнхийдөө хоёр эрх мэдэл ажиллаж байгаа гэдэг тийм Библиэд бичсэн байдаг. Тэгэхээр нэг нь болохоор сатаны тэр эрх мэдэл, харанхуй хаанчлал гэж байгаа шүү дээ. Нөгөөх нь болохоор бурхны хаанчлал. Тэгэхээр бүх итгэгч нар эзэн Есүс юуны төлөө ирсэн? Бидэнд өөрийнхөө тэр бурхны хаанчлалыг өгөхийн төлөө ирсэн байхгүй. Хаанчлалыг бидний өв болгож өгөхийн төлөө бидэнд ирсэн. Тэгтэл тэр хоёр хаанчлал, хоёр эрх мэдэл яг нь энэ харанхуй ертөнцийн тэр хоорондоо тэмцэлцчээдэг байх нь ш. Хэрвээ харанхуй хаанчлалын эрх мэдэл, харанхуй хаанчлал байх юм бол тэр сатаны хаанчлал яах вэ? Хүмүүсийг дандаа үхэл рүү, амийн дандаа буруу зүйл рүү, ялагдал руу амийн хулгайлж тийшээ явуулдаг. Тэгвэл бурхны хаанчлал, бурхны эрх мэдэл биднийг бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн гэж байна шүү дээ. Амьтаа бүр бэлгсэн амьтаа байлгахын тулд сайн сайхны төлөө ирсэн. Тэгэхээр энэ хоёр хаанчлал хоорондоо яаж энэ сүнсүүдийг булаалж альныхаа эрх мэдэл авах уу гэдэг нь энэ харанхуй ертөнцийн эрх мэдэл захирагчид тэрний төлөө багтаа. Тэгэхээр Эфес 6:12 дээр хэлсэн байгаа шүү дээ. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд Тэнгэрлэг оршихуйдах ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ гэж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр эрх мэдэл, хоёр хаанчлал яах нь хоёулаа бурхны хувьд болохоор ариун сүнс ариун сүнс бидний дотор орж ирээд эзний хаанчлалыг тогтоохын төлөө биднээр дамжуулан ажилдаг. Харин бохир сүнсийн энэ хэлж штэ бохир сүнсийн хаанчлал яг ахаал хүнийг ашигладаг байна ш. Тэр орж ирээд харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд Тэнгэрлэг оршихуйдах ёрын муу сүнслэг хүчин яах нь бидний дотор тэр сатан ахаад өөрснөөрөө бийгүй хүн гэдэг байгаа ш. Бузар муу ёрын сүнслэг хүч. Тэр ахаал хүнийг сав болгон аль нь хүн лөө орж иж тэр эрх мэдлүүдээ аль эрх мэдлүүг хэрэгжүүлэх ажил. Тэр тэмцэл бид нар явах нь ш. Тэгэхээр махан биеих биш сүнслэг тэмцэл гэдэг чинь энд явагдаад байна гэдэг тийм. Тэгэхээр энэ дотор бид нар аль талд нь тэр ялалт тэр сүнслэг тулаан тэгэхээр яг нь хүний дотор болж байгаа зөвхөн нэг хүний хувьд авч үзэхэд аль сүнсээр дүүрж ийн тэрнийхээ эрх мэдлийг хэрэгжүүлэх тэрнийхээ боол нь болоод яваад байна гэж ойлголт орж ирж байгаа. Тэгтэл тэр зүйл тэр тулаан хаана явагдах вэ гэхээр хүний оюун бодолд. Оюун бодолд л явагдана. Тэгэхээр үнэхээр тэр буруутгал, яллага, зэмлэл тэр дотроо өндөж чадахгүй байвал энэ оюун бодол чинь аль тулаанд ялагдсан байна уу? Аль эрх мэдэл энд хэрэгжээд байна уу? Нөө сатаны эрх мэдэл. Өөрөө тэр дор орчоод яваад ш. Тэгтэл бурхнаас ирж байгаас бэлгсэн би таныг бэлгсэн амьтаа байлгахын төлөө ирсэн. Би таныг хизээж буруутгалаас би авсан юм а буруутгалын тэр зэвсгийг би аваад сатаныг ямар зэвсэхгүй болгосон юм а гэсэн бурхны тэр эрх мэдэл бидэнд хэрэгжих юм бол бид амар тайван дотор хөдлөгдөнө. Бүх ялал дотор явна гэдэг тэр санаа гарч ирж байна. Амен. Амен. Тэгэхээр тэмцэл бол мах цусны эсрэг биш. Хүн юунд итгэн түндэ боочлогдсон гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгвэл бидний итгэл бол Христ итгэлийн амьдрал, тийм үү? Христ итгэсэн, Христийг хүлээж авсан. Тэгвэл бидэнд ингэсэн байгаа шүү дээ. Учир нь бид мах бод алхагдагч. Энэ 2 дугаар Коринт 10:3-5 дээр. Учир нь бид мах бодод алхагдагч, мах бодын дагуу дайтдаггүй. Бидний байлдааны зэвсэг нь мах бодих бус харин ялагдчихгүйч ялж чадах бурхны хүчит зэвсгүүд юм. Энэ бурхны хүчит зэвсгүүд нь юу вэ? Энэ бол сүнслэг зэвсэг байгаа. Бид цэцэрлэгийг нурааж бурхны мэдлийн эсрэг босгоч алив бардамлыг устгаж бодол бүрийг Христийн дуулуурт олддог гэж байна. Тэгээ бидний зэвсгүүд бол сүнслэг зэвсэг.
Бидний нөгөө сая хэлсэн нөгөө бидний тулаан бол оюун бодол байдаг гэсэн тийм үү? Бид юунд итгэнд түүндээ боолшдог. Бид Есүс Христ эзнийг хүлээж авсан бол тэр итгэл нь бидэнд ариун сүнсээр ирж байгаа тийм үү? Тэгвэл бид ариун сүнсээр дүүрсэн ариун сүнс буюу гэрлийн хаанчлалд амьдарч байгаа Христ итгэгч нар гэрлийн хаанчлалд амьдарч байгаа. Нөгөө харанхуй хаанчлал нь болохоор нөгөө сатааны хаанчлал тийм үү? Бохор сүнсийг хүлээж авсан, бохор бодлууд, буруу төр зүйлүүдийг хүлээж авсан энэ хаанчлал. За энэ тулаан донд бид нар амьдарч ядалтай амьдрах ямар үндэс байна вэ? Бидний ялалтын үндэс юу вэ гэдгийг бид нар өнөөдөр ярьж байгаа тийм ээ. Тэгвэл Колосе 2:13-аас 15 дээр та нар тэрслэл ба махбодын хоцлоосоо болж өгсөн байхад тэр бидний тэрсэл бүхнийг уйлшилж та нарыг түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн бидэнд дайсагнаж байсан үрийн дансыг арилгав. Үрийн дансыг арилгав. Тэр үүнийг загалмайд хадаж замаасаа зайлуулжээ. Зархичд болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод тэр тэднийг загалмай дээр ялж тэднийг нийтэд үзүүлэн болгосон. Бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн бидэнд дайсагнаж байсан үрийн дансыг арилгасан. Түүнийг загалмайдаар хадаж замаасаа зайлуулсан нийтэд үзүүлэн болгож энэ ялалтыг Есүс Христ эзэн байгуулж гисэн. Тэгвэл энэ үрийн данс гэж юу вэ? Энэ үрийн данс нь болохоор Мосегийн хууль буюу бидний нөгөө хэрэгжүүлж чаддаггүй нөгөө хуулиуд чинь махан биеэрээ бид нар зүтгээд, махан биеэрээ тэмцээд, махан биеэрээ ялах гад ялж чаддгүй байсан энэ үрийн дансыг арилгасан, хүчингүй болгосон, ялчихсан гэдэг байгаа байхгүй юу. Тэгвэл энэ махан биеэрээ зүтгээд, махан биеэрээ одоо тэмцээд ялж чадахгүй байсан энэ ялатыг энд яасан? Энэ юу вэ гэхээр нөгөө буруутгал буюу нөгөө гин буруутгал. Одоо өөрөөр хэлэх юм бол бид нөгөө хүн алахгүй, хулгай хийхгүй, цаваахгүй гэж одоо ингээд те хөршөө одоо ингээд энэ бүгдийг ингээд махан биеэрээ ингээд хийх гэхлээр ингээд чадахгүй угаасаа хуушин гэрээнээс эхлээл энэ гим мүглээ улаахын тулд те цайруулахын тулд мал амтан өргөөл те мал амтны сусаар ингээд цайруулаад ингээд яваад байсан боловч энэ бүхэн үнэхээр боломжгүй учраас Есүс Христийг загалмай дээр үнэхээр энэ бүх өрийн дансыг цовдлж тийм ээ түүний цусаар арилгасан байгаа штэ тийм үү. Тэгвэл одоо бид нар энэ ялж чадахгүй байсан энэ Мосегийн хуулийг энэ буруутгалыг одоо бид нар яг сатааны яг гол зэвсэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол зэвсэг. Энэ буруутгал, энэ яллага нь гол зэвсэг юм байна. Энийг бид нар юугаар ялах вэ? Энийг бид нар юугаар ялах вэ? Христийн цусаар итгэлээр зүрхэндээ итгэж ороо мараа дээр зүрхэндээ итгэж зөвхт байдалд хүрч амаараа хүлээмжшүүрч авралт хүрнэ гэж байгаа. Тэгвэл Есүс Христэд итгэсэн итгэл маань биднийг зөвхт байдалд хүрэхэх юм шүү дээ. Тийм үү? Зөвхт байдал. Яаж зөвхт итгээд шууд зөвхт байдалд хүрэх болов? Яаж хүрэх бол энэ бас айгу бодохоор зүйл байгаа. Өмнө нь бол итгээд итгэгчэнгүүд зөвхт байдалд хүрэх юм байна. Тэгээд Есүс бол Бурхны цорон ганц хүүгэл би амаараа хүлээмжшүүлчихвэл би авралт хүрэх юм байна. Ингээд ойлгоод яваад идэв гэсэн байгаа байхгүй юу. Энэ бол 10 хэдэн жилийн миний явсан одоо өрөөсгөл ойлголт буюу миний явсан төөрөгдөл байсан байгаа байхгүй юу. Итгэцэн учраас би зөвхт байдалд хүрчихсэн. Би зөвхт байдалд тооцогдчихсан. Яг энэ зөв. Тэгэхдээ энэ нь өөр ийм бодиттой юм хөдөлгөөнтэй зүйл байгаа байхгүй юу. Энэ яагаад би итгэсэн чинь надад ариун сүнс ирж байгаа тийм үү? Тэгвэл би ариун сүнсээр зөвхт байдалд хүрнө өгөхөөс биш би өөрийнхөө нөгөө махан биеэр Мосегийн хуулийг хэрэгжүүлэх гээд махан биеэр би зөв байх гээд би ингээд зөвхт байдалд хүрэхгүй юм байна гэдгийг ойлгоогүй явж байсан байгаа байхгүй юу? Энд ариун сүнс байгаа байхгүй юу? Энэ дунд нь байгаа ариун сүнсийг бид нар орхитуулсан байгаа байхгүй юу? Тэр ариун сүнсийг яаж орхитуулсан гэхээр би итгэсэн надад ариун сүнс ирсэн. Би одоо ариун сүнстэй болцсон. Би итгэсэн учраас би зөвхт байдалд тооцогдчихсан. Тэ би ингээд аврагдсан. Ингээд ойлгочтой. Тэгч ариун сүнсээр бид нар удирдуулж байж ариун сүнс чинь нөгөө бурхны энэ өгж байгаа энэ үнгүй бэлгийн нэгүслийн сувг штэ тийм үү. Тэгвэл тэр сувгаар нь бид нар ариун сүнсээр
бүх амьдралынхаа туршид удирдуулаад цугм шуулгандаа яваад нөгөө сүнслэг номлолоо сонсоод тэр номлолоор дамжуулж ариун сүнс надад чамд энэ чинь буруу байна, энэ чинь зөв байна гэж надад илчилж өгөөд би тэгвэл түүнийхээ төлөө гэмшээд ингээд нөгөө бат цайцууд чинь нөгөө нураад тийм үү нөгөө бардамлууд чинь устаад Христийн дуулууртай байдлаар озогдоод ирэхээр зөвхт байдал руу ороод байгаа үстэй. Ингээд энэ зөвхт байдал гэдэг чинь нөгөө бидний ялалтын зэвсэг болж байгаа үстэй тий. Бидний ялалтын зэвсэг. Ялагдлын зэвсэг нь буруутгал болоод байгаа байхгүй. Ялагдлын зэвсэг нь буруутгал. А ялалтын зэвсэг нь зөвхт байдал. Ингээд зөвхт байдал руу ингээ ороод ирэхээр чинь жинхэнэ нөгөө мөнх амийнхаа зам руу алхах гэж байна гэсэн үг байгаа тийм ээ. Тэгээ энэ дээр л итгэвч бидний төөрөгдөл, итгэвч бидний өрөөсгөл ойлголтууд яваад байгаа байхгүй. Ариун сүнсний нэгүслэр бид нар зөвхт байдал руу хүрнэ гэдгийг шууд итгэгчингууд л зөвхт байдал хүрнэгээ андуурчдаг байна. Энд яг би яг ингэж явсан. Энийгээ би ийм байдаг шүү. Энэ бол үнэхээр өөр шүү. Энэ дээр бас мэрэгэн ухаан, энд бас ухаарл бас хэрэгтэй гэдгийг. Миний хувьд болохоор би ингээд 20 жилийн итгэгч. Тэгэнгүүт за мэдээж ингээд итгэсэн учраас аврагдсан. Аврагдсан учраас би ингээд Библийг уншиж чинь, номлоо сонсож чинь. Тийм болохоор ингээд би айгүйх өөрчлөгдсөн байгаа. Би зөвхт болгогдчихсан. Миний үүс ч гэсэн нэлээ өөрчлөгдсөн. Тэгээ би зөвхт гэж итгэж явж исэн байхгүй юу. За яг одоо ингээд харахад яг ингээд цэвэр номлол сонсоод яг эсний ямар ч өөсөвгүй өвчлээсгүй тэр бурхны бидэнд өгсөн тэр өөрчлөх гэж өгсөн номлол үнэхээр бүр үндснээс нь өөрчлөлтийг одоо л харж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт миний зөвхтгээд бодож явжсан амьдрал маань дүн ямар өнгөцгөн байсан, ямар зүгээр дээгүүр ингээд дээгүүр нь илээд явж байсныг харсан. Тэгээд 20 жил нэг зүйлээр байнга буруутгагдаж явсныгаа яг энэ цэвэр номлолоос ойлгох номлолын дараа ариун сүнс өөрөө ингээд яг илчилж ажиллаад надад харуулсан байгаа байхгүй юу. Тэр нь юу гэхээр зэрэг 20 жил намайг ингэж дарлаж байнга буруутгах байсан сатаны тэр үнэхээр бохир сүнсний хийж байгаа буруутгал ялгаан дотор үе ингэж орж явсангүй. Бүх насаараа гэж хэлэхгүй. Яг тэр сатан чинь залтай учраас намайг ингээл аваа босоод ирэх гээл ингээл эзний үгэн дээр ингээл босъё гэд ингэж бодож явах үед ялхаа оруулж ирээл нам дарддаг байсан байгаа байхгүй. Тэр нь болохоор нэг хүн ингээд итгэгч хүн чинь ингээд Библийг уншдаг учраас айгүй жижиг зүйл дээр амархан ундаг. За ингээл нэг хүүхэд байлаа гэх чинь тэр хүүхэд 10 хүүхэд дундаас нэг онцгой өөр хүүхэд байлаа ингээд буруу ингээд зан гаргаад байлаа гэхэд чинь энд яагаад ингээд идэх энэ хүүхэд тэр 10 хүүхэдтэй харьцаа нөгөө хүүхэдтэй харьцаа гондоо юм шиг надад санагдаад би өөрийгөө буруутгаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ миний тарих толгойн дотор сатаны буруутгал юу гэж ажилтдаг вэ гэхээр чи хайраар хайрлах хэрэгтэй байхад чинь чи энэ хүүхдэд андаад байна штэ. Чи ялгарлаад байна чи хайр дотор байж чадахгүй байна штэ. Чи яага энэ хүүхдийг ингэж бодоод байгаа юм. Яг үнэндээ би тэгээд өөрийгөө ингэж анзаарч байгаа байхгүй юу. Дандаа энэ зүйл дээр ундаг гэсэн. Би ч одоо 20 жил болчоод ийм хэн зүйл дээр ингээд ийм муухай зан аршинтай би юу ямар муухай зан аршинтай хүн бэ? Яагаад ингэ өөрчлөгддөг сонио хүн бэ? Ингээд унаад гутраад ингээд урам зориггүй болоод нөгөө баяр хөөр алга болчих шүү дээ. Бурхнаас ирдэг гайхамшигтай авралын баяр хөөр байхгүй. Тэг ингэж амьдарч ирсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь сая юу болсон бэ гэхээр энэ 7 хоногт би чөлөөлөгдсөн шүү дээ. Яг тэр асуудал гарч ирээл ингэсэн чинь би дахиад нөгөө нэг байдалд ороод өөрийгөө урам хугаруулаад ингээд буруутгалд ороод унж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ариун сүнс дахиад яг цэвэр нөгөө жинхэнэ номлолын үгээ батлаад ариун сүнс гайхалтай ажиллаж байгаа байхгүй юу. Энэ тэгээд би бурхнаас тийштэй би яагаад ийм байдалтай байна вэ гэсэн чинь мос усны үйл ажиллагаа харуулж байгаа байхгүй. Тэгэнгүүт би зориг ороод би чинь юу үлээ? Би чинь буруутгалд орохгүй штэ. Эзэн Есүс загалмаа дээр миний нүглийг үрчгсэн, намайг зөвтгчихсэн. Тэгээд зөвтгөл дотроо намайг ариун сүнсээр гайхамшигтайгаар хөтлөн явж байх учиртай. Чи биш вэ? Чи миний дотор 20 жил ажилласан байна. Одоо чамайг би таньсан, мэдсэн. Чамайг би өөрөө чинь буруутгаж байна. Есүсийн нэрээр чамайг би хүлж зайлуул устгаж байна. Одоо хангалттай яв гэд. Ингээд эзний өгсөн эрх мэдлийг бариад ариун сүнсний ойлголтоор хэлсэн. Тунхаглаад хэлсэн тэр дараа мос сүнсний буруутгал алга болж байгаа байхгүй үнэхээр гайхалтай. Дараа нь би нөгөө нэг өөрийгөө буруутгажсэн бодлоо бодоход нөгөө хүүхд рүү хараад энэ яасан сонио хүүхдвэгээ бодсон чинь тийм бодол орж иргүй. Тэр хүүхдийг яг тэр 10 хүүхдтэй хамт адилхан хайрлаж байгаа байхгүй.
Тэгэхээр эзэн үнэхээр гайхалтай ариун сүнс ингэж ажилтдаг. Тэгэхэд намайг 20 жил буруутгал дотор унгаад нам дараад өө чи болоогүй, чи муухай, чи бохор, чи гэд ингэж зовоож тарчилгаж байсан муу сүнсний үйл ажиллагаа яг ариун сүнсний цэвэр номлол тэгээ гайхалтай дээр ариун сүнсний өөрийнх нь илчлэлт ойлголтоор дамжуулаад миний амаар үнэхээр ариун сүнс ойлголт илчлэлтээр эрх мэдлээрээ ярихад л муу сүнс сүүлээ авчиж зүгтж байгаа байхгүй. Ингээд буруутгалыг яаж болдгийм байна гэдгийг ойлгоод би эцэндээ үнэхээр их талархаж байгаа. Миний 20 жилийн цовлон ингээд ганцхан баг минут хүрэхгүй хэлж байгаа үгээр эзэн чөлөөлчихөж байгаа байхгүй. За, Библийн дагуу бол ялалтын үндэс итгэгчдийн юмаа гэдгийг бол нандаа шилжлээ. Туршлагаараа одоо жишээ нь тань шиг хүн байвал мэдээж таны өмнөөс ийм л учиртай байсан юм байна. Ингээд одоо хэрэгжүүлж болох юм байна гэдэг юмыг авч байгаа. Гэтэл ер нь бол бүгдээрээ Библийг бол итгэгчид мэдж байгааг бол мэдж байгаа. Уншсан байгаа. Тий бид нар ялсан, бид нар зөвтгөгцөн гэж явж идэг. Гэхдээ маш олон итгэгчид буруутгал дотор амьдарч идэг. За буруутгал хаанаас ирдэг вэ? Яаж ирдэг вэ гэдэг тал руу ярих уу? Буруутгагдаж үзчихсэн хүмүүс тийм ээ. Юуны төрөнд энэ илчлэл томьёо 12-ийн 10-ыг одоо дурдмаар байна. Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлхийг сонсов. Бурхны өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгагч доош хаягдсан тул Бурхны маань аврал хүч хаанчлал ба түүний Христийн эрх мэдэл ирлээ гэж байна. Буруутгагч доошоо унсан гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ газар дэлхий дээр буруутгагч ажиллаж байгаа диавол үнэхээр диаволын одоо яг гол хийдэг тэр гол Бурхны хүмүүсийн эсрэг хийдэг одоо гол түлхүүр нь хаанчлалын түлхүүр нь буруутгал. Түлхүүр нь ажил нь тий ялалгаа байгаа байхгүй. Тэгэхээр ердөөсөө одоо одмогийн ярьснаар ингээд харахад бидний ердөөсөө ядах юмгүй. Өөрийнх нь дотор байгаад өөрийг нь өөрөөр нь буруутгасан байна шүү дээ. Яг л ийм асуудлууд бидний амьдралд өдөр тутмын зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө энэ номлолыг сонсохоос өмнө сонсны дараа ямар өөрчлөлт гарсан бэ гэд би өөр төрөө яг ярих юм бол мэдээж би миний ингээд бодолд те одоо бага наснаас ингээд мэдээ суулгагдсан тэр цайз байсан бол хин нэгний өөрийн мэдлэгөө одоо ингээд сөрөг талаар нь те буруу талаар нь сөрөг ингээд алдаатай талаар нь харангуутлаа автоматар ингээд нөгөө хамаараа ингээд гаргаад энэ зүйл маань намайг маш их унгаадаг байсан байхгүй. Тэнгүүл тэр номлолын одоо тэр гэрэлт үгийн гэрэлт илчлэгдсэн миний дотор зүйл болоод би өөрөө одоо ингээд ялалгаа буруутгалтай байна. Тэ дайсны одоо ажилд ингээд бүр үнцээр нурж унаагүй байсан хүн чинь нөгөө буруутгад ялгаагаараа бусдыг ч гэсэн буруутгаж яллаж явсан байна гэдэг маш том одоо тэр ялж чадахгүй байсан тэр асуудлаа тэр үнцээ олж хараад тэгээд тэндээс тэр ялаас тэр буруутгалаас эзэн өрн чөлөөлж байгаа байхгүй. Тэгээд бүр гайхалтай яг ингээд нөгөө дотор мэдэгдээ тэр хоёр одоо хаанчлалын тулаан яг бодтоор бидний дотор болоод шүү дээ. Тэ ариун сүнс дахин төрсэн хүнд ариун сүнс ороод ирсэн байна. Хуучин хүний одоо махан биеийн тэр одоо зүйлс байна. Өөрийнх нь мэд суугдсан тэр диаволын одоо суулгасан тэр зан чанар уу тэ муухай тэр одоо ингээд уур ямар нэгний ингээд буруу шунал тэр бардамналч ингээд дандаа ингээд нэртэй юм сүнслүүд ингээд орж ирээд хизээний ингээд бага наснаас нь угаасаа чи юм ингээд суулгагдсан байсан бүх тэр зүйлүүд ингээд гэрэлт илчлэгдээд тэгээд урж унж байгаа байхгүй. Тэр зүйл чинь хүн өөрөө андуураад миний л зан чанар би угаасаа юм хүн гэж явж исэн бол жинхэнэ эзний гэрэлт эзний одоо тэр үгэн дотор болоод тэр дайсны одоо нууц тэр дайсны цайзуудыг дайсны миний дотор суулгацсан миний амьдрал хувь тавилан хулгайлсан бүх тэр буруутгал бүх ялгааг барьж авч байгаа байхгүй. Юугаар барьж авч байгаа? Гэрэл дотор өмнөний үгээр хичээлдээ үгээр барьж авч байгаа юм чи тэ. Тэгээд тулаан болвол түрүү оюун бодолд болдог гэж хэлсэн те. Яг оюун бодолд тэр хин нэгний талаар энэ чинь ийм штэ гэж дандаа асуултаад энэ дандаа ингээд буруу талыг харуулдаг тэр зүйл үнэхээр хүн болгоныг одоо эзний нүдээр одоо хүнийг одоо ингээд хайраар хар гэж бид нар хэлээд байгаа штэ. Бид нар чинь нөгөө хайр болохгүй л явж байгаа штэ эзэн дотор. Тэнгүүд нөгөө буруу харж байсан хүний яг хайраар зөвөр сайн талыг харж бодох тэр
зүйл рүү тэр ялалтын одоо эхлэл рүү бид нар орж байгаа байхгүй. Тэгэхээр буруутгал өдөр шөнөгүй аханд үсийг чинь буруутгах чинь гэхээр дандаа хинээр ирдэм буруутгал. Тэ буруутгал дандаа ойрын хүмүүсээр мэддэг, таньдаг, одоо эргэн тойрны хүрээлийнх нь хүмүүсээр тэр тусмаа ялангуяа ингээд буруутгал ялалгаа ирдэг. А тэр зүйлийг одоо яг эзэн дотор ингээд ялалтаа ингээд мэдсэн эзэн намайг Христийн загалмаагаа зөвтгөл рүү оруулсан гэдэг зүйлийг зөвхөн оюуны сэтгэлийн төвшөнд биш сүнслэг энэ тулаанд сүнслэг төвшөнд өөрийнхөө дотор тэр ялалтаа байрж авсан итгэгч хүн үнэхээр хин нэгнээс хаа нэгнээс дамжуулж ирж байгаа диаволын тэр буруутгалыг өөртөө одоо хүлээж авах боломжгүй одоо тэр зүйл тэр хүн буруутгасан байсан тэр зүйл над руу одоо тэр хаалтахгүй надад нөлөөлөгдөхгүй тийм одоо хамгаалалтанд одоо ордог юм байна гэж харж байна. Буруутгал сатаны зэвсэг. Сатан яаж энийгээ хэрэгэлдэг вэ? Яаж хэрэгэлдэг нь маш тодорхой. Сатан бурхан бурханы хаартай итгэгч тэр хүн хоёрыг хооронд нь салгах арга нь энэ буруутгал байгаа. Энийгээ яаж хэрэгэлдэг вэ гэхлээр хүн бурханы эсрэг гин нүгэл үлдэх юм бол тийм үү? Бурханы одоо битгий дэгэрээ ингээд нэг бурханыхаа нөгөө ариун сүнсээр удирдуулахгүй ямар нэгэн гин нүгэл үйлдвэлчих юм бол түүнийг буруутай гэдгийг нотолж чадчих юм бол бурханы зүрх сэтгэлийг яах вэ? Бурхан гин буруутай хүнийг юу ядгүй штэ. Ууралж хэлнэ үстэй гин буруутай ууралж ингээд хүний эсрэг болгож бурханы хүнийхээ эсрэг хайртай хүмүүсийнхээ эсрэг болгож чадчихвэл энэ бол сатаны буруутгалын зэвсгийн яг гол ажиллагаа нь байгаа байхгүй. Ерөөсөө л гим нүгэлт унгаж чадах юм бол тэгэхээр итгэгч биднийг гим нүгэлт унгах гим нүгэлтэд тооцоолж чадах буруутай гэдгийг нь тооцоолж чадах энэ зэвсгийг л бид нар ялах хэрэгтэй байгаа. Тийм ээ? Энэ ялалтын зэвсэг маань зөвхт байдлын зэвсэг гэдэг нэг төрөнд хэлсэн шүү дээ. Тэр энэ буруутгал бүх сатанаас ирдэг. Сатаны буруутгалууд яг ялгаа бол үнэхээр аимшигтай бид нар мэдэн шүү дээ. Дандаа бидний оюун бодолд чи тэгж байсан, ингэж байсан. Чи өмнө нь ийм нүгэл үлдэж байсан гэдэг юм уу? Эсвэл тэр чиний чамайг тэгж гомдоож байсан. Гээл нөгөө оюун бодол руу чинь өргөл дайр тавилдаг. Бидний тэмцэл бол оюун бодол шүү дээ, тий? Оюун бодол бидний тэмцэл энэ сүнслэг ертөнцийн дайны талбар бол оюун бодол. Энтэй л бид нар тэмцэх ёстой. Энийг л бид нар ялах ёстой. Ялтныхын түлхүүр нь бидний зөвхт байдал хэлсэн шүү дээ. Би чамаа хүлээж авахгүй. Бид нар буруутгалыг аягүй хүлээж авдаг. Христ итгэж бид нар буруутгалыг дандаа хүлээж авдаг. Маш хүлээж авдаг. Нэрээ битгсэн штэ. Тэр намайг ингэж гомдоож ирсэн штэ, тий? Энэ сте нэрээ ингэж ирсэн штэ гэдэг. Ингээд ерөөсөө баан ингээ оюун бодолтой хүлээж аваад байна гэдэг чинь бодоод байна гэсэн үг тийм үү? Бодоод хүлээж аваад яваад бидний зүрх рүү орно. Бидний зүрх рүү орно гэж зүрх маань бохирдож эхэлнэ. Зүрх маань бохирдож ирэхэд ам маань эргээд зүрх юугаар дүүрэн ам түүгээр ярина штэ. Эргээд нөгөө бороо сүлийг эргээ яриа эхэлчих жоохгүй. Ингээд бидний нөгөө гим нүглийн нөгөө үндэс нөгөө сатаны нөгөө буруутгалын ажиллагааг бидний дотор ажиллаад эхэлж байгаа байхгүй юу? Энийг бид нар ажилуулахгүй, энийг бид нар хүлээж авах ёсгүй. Бидний буруутгалыг ингэж ялах ёстой. Бид нар зөвхт байдлаар ялах ёстой. Харин бид нар хөөх ёстой. Би чамаа хүлээж авахгүй. Би Есүс Христийн дуулууртай байдлаар оюун бодлоо олзуулж байна. Миний эзэн ингэж хэлсэн. Миний эзэн ингэж тэгж хэлсэн. Миний эзэн миний өмнөх гин бурууг итгэсэн итгэлээр би ууршлагчсан. Би одоо ариун сүнснээр, ариун сүнсний хүч чадлаар би гим нүгэл үйлдэхгүй. Үргэлж бид нар ингэж ялах хэрэгтэй. Энэ бол ялаатын түлхүүр зөвхт байдлын зэвсэг болж байгаа. Амин. Буруутгагдаад ирэхээр ямар байдалд ордог вэ гэдэг хийг бол бас практикаар ярих нь зүйтэй хаа. Мэдээж яг ой дотны хүмүүсээр биднэрөө гадна талаас буруутгал нэг ирж байна. Зүгээр одоо гэр орондоо тайван нөхцөл байдал бол энгийн байж байгаа, сайн байж хахад өөрийнх нь оюун бодол дотор тулаан болж үргэлж бүх зүйл болохгүй, хэцүү, дарамттай, айцтай, түшүүртэй гарч орж чадахгүй. Өрөөс бурханд бол хэрэггүй болсон. Одоо хавь оройхондоо хэрэггүй, өөртөө ч хэрэггүй болсон мэдрэмж авч байгаа бол энэ яг буруутгагдаад та байгаамаа. Тэ? Мэдээж яг би нэг болохгүй байна гэдгээ мэдж байгаа. Яг бас нэг оноож хэлж чадахгүй энэ нэгэн итгэгч хаа нэгэн газар сууж иж болох юм. Тэгвэл таны тулааны талбар буюу оюун бодол дээр сатан буруутгал гэдэг зэвсэг дэлгүүрээ бариад ажиллаад байгаа юм биш үсттэй.
Тэгэхээр энэс бол бид нар гарах боломжтой байдаг юм байна. Бид нар өнөөдөр тэр замаар туулаад ороод гараад үнэн үгээр өгчрэгжиж одоо тижээгдээд ялалтыг авч болж байна гэдгийг танд хүргэж байгаадаа маш баяртай байна. Буруутгал үнэхээр аимшигтай. Тийштэй Бүх амар таймнаа алддаг. буруутгал ер нь тэгээд Үн цэнэ алддаг тий. Баяр хөөр байхгүй. Ингээд ирэхээр ямар ч хамгаалт байхгүй. Нөгөө бурхны сайн сайхныг огт сонсгойлцдаг хараагаа Тэгээд айдас дорн хамгаалт байхгүй юм шиг санагдаж байгаа мэдрэмж төрж байгаа бол айдас хүн зайшгүй орж байгаа байхгүй. Айдас орсон хүн чинь хүмүүсийн юу гэж хэлэх бол яах бол ийх бол би намайг юу гэж бодож байгаа бол гэж бодно. Тэгээд дотроос өөрийгөө буруутгах байгаа хүн чинь ичгүүрт орно. Тэгэхээр энэ бүхэн чинь бүгдээрээ маш олон юм ажиллаж эхэлж байгаа байхгүй тий. Сатанаас ирдэг бүхэл тэр сөрөг зүйлс учраас сатанаас ирдэг хизээч бурхнаас тийм зүйл ирдэггүй. Бурхан хизээч хүнийг үн цэнгүү гэж боддгоо. Өөрийнхөө хүүгийнхээ цусаар худалд биднийг хүмүүсийг бүгдийг нь нэг бүрчлэн хүний эсрэг биш штэ. Бурхан хизээч хүний эсрэг байдгүй. Дандаа хүний талд байж эцсийн хүртэл хүний талд байж үнэхээр хамгаалахын зүг бүр нөгөө нар сараа мандуулдаг гэдэг штэ. Тэрнтэй адилхан Бурхан үргэлж хүний талд байдаг. Харин гимшээд эргээд ирээсэ босоод шууд над руу хүрээд ирээсэ. Минь яг гуйлдаар ажилтдаг бурхан штэ. Ядчил бурхан минь надад юу тохиолдоод байна вэ? Та надад харуулаач. Ингээд яриад эхлэхэд эзэн ажилахгүй байна гэж байхгүй. Тэгэнгүүт эзэн юугаар ажилтдаг вэ гэхээр эерэг бодлуудаар ажилтдаг, итгэлээр ажилтдаг. Тэгээд Библийн үгүүд сайн үгүүд танд өгөгдсөн байгаа. Ягаад тэгэхээр бурхан танд хайртай. Бурхан таныг гэрэлт бос гэж хэлсэн. Гэрэлдэж яаж босдгоо гэхээр бурхны сайн өгүүдийг тунхаглал эзэн танд сайн сайхны төлөвлөгөөнүүдийг өгсөн гэж бид нарт хэлсэн байгаа шүү дээ. Чамд сайн сайхны төлөвлөгөөнүүд өгсөн. Тийм ээ, над сайн сайхны төлөвлөгөөг өгсөө. За баяр хөөргүй байгаад би баяр хөөртэй байх болно. Би үнэхээр жинхэнэ эзэнтэй хамт байх болно. Би Есүс эзэн надтай хамт байна гэж хэлсэн учраас би эзнийг олох болно. Би олон олтлоо хизээж боож өгөхгүй байх болно. Амаараа тунхаглаад хэлсэн үг чинь амьдрал дээр хэрэгждэг байгаа тийм ээ. Яагаад тэгэхээр би хэлээд байна гэхээр би өөрөө тэгэж хэлж хагаад туршлагаараа мэдээд байна шүү дээ. Тэгээд эзэн үнэхээр гайхалтай ажилтдаг болохоор нь мэдээд байгаа байхгүй юу? Бурхан бол үнэхээр сайн бурхан. Үнэхээр бидэнд хайртай. Хүннийг бүр хайртай. Өөрийнхөө хүүхдүүдийг бүр ингээд энэ муу шүү гэж хизээж боддоггүй. Хичнээн үнэхээр алдаа дутагдaltaй асар их нүгэлтэй байлаа гэхэд бурхны хайр хязгааргүй. Тэр хайртай хүүхдэд цэвэрлэж угааж үнэхээр цоо шин болгож чадна. Энэ бол үнэхээр бидэнд өгсөн хамгийн сайн мэдээ байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр залмаа дээр эзэн Есүс бидний төлөө бүх нүглийн мань үүрчихсэн. Бидний үнэхээр гим нүгэл хичнээн айхтар ноцтой үнэхээр өөрчлөгдөшгүй мэд санагдаж байсан ч гэсэн эзэн түүнийг айлт үүрээд бидний шийтгэлийг амсчихсан. Тэгээд амьлалтаараа бидэнд үнэхээр ялтыг өгсөн. Тэр сатаны буруутгалын тэр бозор муу буруутгал ялгааны тэр нөхөр сатаны өдөр шөнөгүй буруутгадаг тэр залим ихтэй бозор тэр зэвсгийг нь залмаа дээр булааж аваад ямар зэвсэггүй болгосон сатан шүдгүү болсон арслан чи хүлээж авахгүй зайл гэд көөцөн байхад би эзнийг даана гэд тунхагласан байхад сатан юу ч хийж чадахгүй. Тэгэхээр айх хэрэггүй, ичих хэрэггүй, зоригтой байх хэрэгтэй. Бизнес дотор зоригтой байх болно гэж тунхаглах хэрэгтэй. Зориггүй байсан ч тунхаглана. Яг энэ бол гайхамшигтай эзний өгсөн хангамж шүү. Тийм. За буруутгал маш бодтойгоор ингэж ажилдгаа гэж байна. Тэгвэл ариун сүнсний зэмлэл гэж бас байгаа. Буруутгал бол энийг бол яг бид нар үгээр хэлэх яг энд бодтоор орж суралцаж гарна гэдэг бол тийм тэгж үтсэндээ өнөөдөр бид нар ярьж бас болж байна. Түүнээс биш л зөвхөн Библийн үг ярьчаал да буруутгадаг ингэдэггүй шүү, ингээд гардгий шүү гэд яриад байх бол бас нэг өөр хэрэг байгаа тийм. Тэгэхээр нөгөө нэг дэлхийд угаасаа нөгөө нэг бүх зүйл хоёр туйлтай гэдэг байгаа шүү дээ тий. Үнэн ба худал тий харанхуй ба гэрэл тэрүүн шиг буруутгалын эсрэг зөвхт байдал байгаа байхгүй тий. Тэгэхээр сая хэллээ шүү дээ сатан биднийг өдөр шөнөгүй буруутгадаг гэж байгаа зү. Хизээч зөвхт байхгүй байгаа нь сатаны юу байгаа тий хүсэл байгаа зү тий хүсэл. Тэгтэл бүхий л буруутгалыг эзэн өөр дээрээ аваад биднийг зөвхт байдал руу шилжүүлсэн гэж залмаагаар үгээр дамжуулан тий залмаагаар дамжуулан Есүсийн цусаар бид буруутгалаас зөвтгөл рүү орсон гэж байна.
Тэгвэл итгэгч хүн бүр зүтгэл рүү орсон юм байна. Энэ нь бол ингээд Библиэд бичсэн үгэнд бид итгэдэг тийм. Бид зүтгэл рүү орсон. Тэгтэл бид нэр өдөр тутамдаа хин нэгнэр дотны хүмүүсээр дандаа ингээд буруутгалыг аваад байна. Тэгвэл бид зүтгэл рүү орсон. Тэгвэл яагаад буруутгалыг аваад байна гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Тэгвэл тэр буруутгал аваад байна гэдэг чинь бүрэн төгс зүрхэндээ өөрөө бүрэн төгс шилжиж орсон байна уу гэдэг шилжилт хийсэн байна уу гэдэг бас нэг асуудал байгаа даа. Ороогүй юм тий. Тэгэхээр яг бүхэл буруутгалыг ялж ингээд зүтгэл рүү орох тэр сонголтыг хийж зүрх сэтгэлдээ бүх тэр буруутгалаа өхүүлж чадсан байна уу? Ахаад буруутгалыг хүлээж аваад би буруу шүү гэд бид нар яг л тэр амьдралаар амьдарч байсан байхгүй. Эзэн тэгсэн гэж тэгсэн мөрлөө буцаагаад яг буруутгал дотроо сатаны хоригдол шиг л амьдарч байсан байхгүй юу? Бүхий л хүмүүсээрээ өө чи буруу тэр гэл тэнгууд би буруу би болохгүй байна гэл тэгээд Гэтэл би үнэхээр гэмтэй. Сатаны хамгийн гол хүсэл нь тэгээд буруутгал дээр нь бидний хүлж аваад буруутгал дээр нь яллаад өөдмө гаргадгүй чи тийм штэ. Чи өстө тэгдэг үстэй гэл ингэж буруутгах нь ингээд зөвхт болох гэж ядраад эзэн бол болж ийн гэл ингээл те үнэхээр босгон байгуулах зөвхт байдалд урамшуулахын төлөө эзэн тэр зүйлүүдээ өгдөг байхад биднес дээшээ гардаг байхад сатан бол үргэлж доош нь чирдэг. Тэгэхээр энээс бид нар нэг ялгааг нь олж харж байна тийм. Тэр гол зэвсэг нь бол сатаны гол зэвсэг бол буруутгалаар бидний ялгаанд хүргэдэг. Хизээж босохгүй тэр өөрийнхөө тэр харанхуй хаанчил дотор байхын төлөө л бидний ингээд доош нь чирдэг. Харин Бурханаас ирж байгаа зөвхт байдал, Бурханаас ирж байгаа зүйл бол зэмлэл бол тийм биднийг үргэлж босгон байгуулах, биднийг урамшуулах, тайлгаруулах, биднийг зөвхт байдал дотор байлгахын төлөө байдаг. Хамгийн том ялгаа энэ те. Тэгэхээр бид нэр тэр буруутгалыг ерөөсөө хүлээж авч болохгүй. За хүлээж авч болохгүй гэд. Тэгтэл магадгүй бас зүгээр хилжээж болно шүү дээ. Яв дээр хардаг, явын түүх дээр гардаг үстэй те. Янз бүрээр ингээ буруутгах гэж оролддог те. Тэр өөрөө зөвхт байж ээж за буруутгал ирж байгаа бол энэ бол буруу байна гэж бид нар одоо ингээд ялгаж таньж болно. Гэтэл өөрсөн дээрээ бас юм алдаатай байжээж тэн дээр нь бас буруутгалаар үг иржээж болно шүү дээ. Тэгэхээр бид нар энийг ялгаж таних хэрэгтэй. Үнэхээр буруу байг эзний дотор гимшээд эзэн үнэхээр энэ хүндтэй харагдсан надлуу хэлж байгаа энэ буруутгал би ялагдмааргүй байна. Тэхийн тул би энийг тэр буруутгал дахин ирээд байна гэдэг чинь тэр хүн өөрөө тэр зүйлийг үйлдээд ээжээж бас харагдчихж болно тий. Тэгэхээр эзний дотор бууж өгч гимших хэрэгтэй. Эзэн би үнэхээр энэ зүйл дээрээ би байна. Энэ зүйл би ахиж би буруутгаж ахиж би ялагдмааргүй байна гэж ахиад нөө гимшил зөкстөө үр жимс гарга гэж байгаа шүү. Тэгээд тэр гимшлээрээ дамжуулаад бид нар тэр үр жимсийг гаргаж эхлэх байхгүй. Тэр үр жимсийг махан би гаргадгүй юм байл. Бурхны хүс ариун сүнсний тусламжтайгаар тэр үр жимс өөрөө аяндаа гараад өөрөө аяндаа бид засагдаад ирэх юм билээ. Тэрнээс чи буруу энийг зас гингүүд за засыг гэж хизээш засагдахгүй зүйл яагаад байхгүй. Яагаад гэвэл нөө сатаны эрх мэдэл чинь сатан чинь намайг боолчилчаад байна шүү дээ. Тэр буруутгалаар боолчлаад намайг өөдөн гарахгүйгээ дарцсан байтал би тэрүүн дээрээ гимшээд эзний дотор ингэсэн багт ахиад буруутгал орж ирэхэд үгүй би эзэн дээр гимссэн. Би энэ буруутгалаас салсан. Одоо чи зайл. Эзэн намайг энэ буруу зүйлийг эзэн намайг засна. Би өөрөө эзний дотор зөвхт бүтээл болох гэж явж байгаа гэдэг энэ зүйл маань оюун бодолд ирж байгаа бидний нөө тэмцэл үргэлж тэмсгэж байгаа шүү. Сатан бидний өдөр шөнөгүй буруутгахаар бидний гитэж байдаг арслан адил гэж байгаа шүү. Яг арслан шиг бүр ингээд энэ ямар буруу зүйл хийх нь гэл ингээд өдөр шөнөгүй нөгөө буруутгахаар бид нөлөө анжаадаг, отж яадаг тэр арслан гэж байгаа шүү. Тэр буруутгал зэмлэл хоёрыг л ялгаж сурах гэдэг байгаа байхгүй тий. Буруутгал сатанаас, зэмлэл бол ариун сүнснээс. Буруутгал нь бол ерөөсөө л өдөр шөнөгүй буруутгах нь бүх юмыг буруутгах нь гарах гарч байхгүй, замнарч заалахгүй, нам хав дарах гэдэг тийм үү. Ариун сүнсний зэмлэл болохоор эн чинь ингэ шүү ирчлэлтэй. Дээрээс нь гимшүүлж өгнө. Гимшил заавал байна. Ариун сүнсний зэмлэл энэ буруутгал байна уу эсвэл зэмлэл байна уу гэдгийг ялгахад гимшлэр гэдэг.
гэмших зүрх сэтгэл төржөөл энэ ариун сүнснээс ирж байгаа зэмлэл гэсэн. Ингээ гэмших юм бол тэгээд цаашаагаад яаж гарцыг нь заагаад өгдөг. Бас та нарт учирсан сорилтанд хүн тохиолдогдвол бурхан итгэмжтэй лээ. Тэр та нарын хэрэгсэн хэтрсэн учраас сорилтгоо шишүүдэг. Харин сорилтыг тесвэрдэж чадахын тулд сорилттой хам мөн гарах замыг ч заадаг гэж байгаа. Тэгэхээр ариун сүнснээс ирж байгаа зэмлэл бол гарах замыг нь заагаад өгдөг. Нэгдүгээр гэмшүүлээд тэгээд замыг заагаад өөд нь татаад өргөөд аваа явчихдаг. Сатанаас ирж байгаа буруутгал бол яллаад бүр хинч биш болгоод, юу биш болгоод дардаг. Тэгээд тэрийг хүлээгээд аваад ах юм бол тэгээд бид нар бүр өөр тийшээ бүр буруу тийшээ яваад өгнө гэсэн. Тэгээд ийм ялгаатай байдаг. Энийг л бид нар ингээ сүнсний илчлэлээр ингээ ялгаж, салгаж ингээ сурч ялж сурах хэрэгтэй байна. Гимшээлэдэг ерөөсө тэр гимшил дотроо ингээд эзний нэгүслэр ингээд өөрчлөгдөхгүй үнэхээр тэр аврагдахгүй ингээд нэг байрандаа л удаал байгаа бол тэр бол угаасаа сатаны л ялгаа гэдэг гэдгийг амьдралаасаа харсан л та. Тийм ялгаагаа болохоор ингээд эзний үгийг бас томхоглох хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж ингээд бид нар өөрсдөө бас нүгэл дунд гим хийгээд унангууд тэр гим дээр чин одоо дайсан бол улам одоо гიშгчиж өөрийн чинь одоо тэр те сатаны гол зорилго болвол те аавч ядад сүйтгэж одоо өөртөө хамт тамруу одоо хүмүүсийг чиргэн тулд л оршиж байгаа шүү дээ. Тийм учраас эргээд бид нар үнэхээр эзэн тэлээрээ өөрөө хувь хүн итгэж өөрөө яг загалмаа тэр солилцоог тунхаглаад эзэн дотор эзний үгийг тунхаглаад өөрөө тулгалдаад босч ирэх ёстой болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр 2 дугаар Коринт 5-ын 21 дээр ингэж нүглийг үл мөдөгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосон гэж байгаа байхгүй. Эзнийг Есүс Христийг бидний төлөө нүгэл болгосны учир түүний дотор бид Бурхны зөвхт байдал болох юм гэж байна. Бид зөвтгөгцөө энийг мэднэ, оюун санаагаараа мэднэ, маш их одоо заалгасан, сурсан. Гэхдээ би зөвтгөгцсөн юм чинь ингээд автоматар бас итгэгч нар өөрсдөө ингээд буруу зүйлдээ явжгаад буруу юмаа хийжээд эзэн намайг зөвтгсөн Христ дотор би ямар ч яд байхгүй. Энийгээр өөрсдийгөө бас хамгаалаад байгаа юм биш үстэй. Үгүй шүү дээ. Ягаад гэвэл та үнэхээр яг уу гимшил зогсдоо үр жимс ургуулж ийн гэдэг чинь харагдах. Та гимээ дахин хийхгүйгээр үнэхээр л үнэн бас үнсээр гимсэн бол тэр гимийг үлдэхгүйгээр нөгөө чөлөөлөгдөж тэр гимээ одоо жигших одоо тэр гэрэлд одоо гим нүглээ бурууга харангууд тэрийг жигшиж түүнээс чөлөөлөгдсөн юм бол эргэс тэрийгэ хийх одоо сонирхолгүй хүчгүй тэг болдог байхад чинь хэрвээ та чөлөөлөгдөөгүй та ингээд таны дотор нөгөө гим буруу чинь байсаар байж эзний үгээр өөрийгөө халахлаа те энэ бол бас итгэгчдийн хамгийн том бас асуудал. Тэгэхээр Христ дотор надад ямар ч яд авахгүй. Гээл улаан цай буруу юм хийж бусдыг хохироочоод тэгэл ингээд яваад байвал энэ бол үнэхээр аимшигтай. Яг л буруутгах чинь та өөрөө харанхууд байна. Тэр л талгаар гэж одоо. Яг үнэ харин тийм харанхууд байгаа хүн бол магадгүй буруутгалын талаар бүр ойлгохгүй юу ярьж байна гэж бас бодчих болох юм. Ер нь бол би буруутгал зөвхт байгаар хичээж байгаа, үнэн дотор явж байгаа, чин зүрхнээсээ Бурхныг дагах шийдвэр гаргацсан хүн дээр илүү бас эрдгийм болоо да. Энийг ингээд ялаад гарах ёстой юм байна да. Энийг нэг суралцдаг, тэгээ бусдад гэрчилдэг, бусдыгаа татаж авдаг нэг юм байгаа юм болов гэж сараад байгаа. За яг хүн болгон буруутгалд орох ёстой. Одоо тэгээд бүгдээрээ би биэндээ сургах ёстой гэсэн байхгүй л дээ. Зүгээр нэг тийм үе дээр яад ч юм ирсэн. Тийг санаа. Тэгэхээр магадгүй буруутгал ирэхгүй байгаа бол ирээгүй бол бүр одоо та харанхууд явж их ч магадлалтай штэ. Тэ харанхууд явж байгаа ч их сони юм л штэ эрхчлөөдөө ингээд баяр хөөр гэдгээ нөгөө яг сүнсний баяр хөөрөөс өөр нэг юм сэтгэлийн түвшний баяр хөөрөөрөө орлуулчихсан энэ төр явж идэг те. Түрүүнд нөгөө нандагч ариун сүнсний зэмлэлийн талаар яриадсан. Тэгэхээр зэмлэлийн ардалд бол дэвсгэр болж заавал нэг хайрын мэдрэмж бас аждаг те. Ухаарл те мэдэж гэмтэй чи буруу байна. Ингэж гарах ёстой гэдгийг хэлээд байгаа юм. Тэр нь буруутгадаггүй, ялалдаггүй. Цаана нь ингээд нэг хайр тийм ээ, тийм. Хүн аавда загнуулаад те. Миний аавынхаа намайг
нөгөө ухаарлын саваа өгч юм. Гэхдээ миний аав надад таартай да гэдгийг мэддэг тийм мэдрэмж бурхантай маш тийм ойрхон мэдрэмж болол ялцчгүй төрж идэг те. Нэг ураас алгах боломжтой. Ясны буруудгал бол зүгээр яллал хүнийг өстой Нүүр нүдгүү дэш нь гарахгүй. нүүрсдэлд оруулаад яаснаа юу хийснээр ч мэдхээ байлгаад Тэгж байгаа сэтгэлээр унгаагаал тий хүчгүй болгоол сул дорой болгоол тэгэхээр л баярлж байгаа байхгүй нөгөө сатан чи яагаад гэвэл өөрийнх нь нөгөө хүсэл нь биелэгдэж Ажил бүх юм биелж штэ тий. тэр ялалгаа бас үнэхээр гүтгэлгээр ирдэг тий. Тэр зөв одоо ингээд зөв буруугаа ч эзэн дотор гэрэл дотор ялахгүй байгаа хүмүүс одоо итгэж ахын дүүс хүртэл зөв зүйлийг буруу гэж бүтгэн тий. Тэгэл эзний яг ариун сүнсний зүйлээс танихгүйгээр ингээл тий өөрсдийн санаагаар өөрсдийн юм мэдрэмж өөрсдийн одоо харж байгаагаараа шүүж буруутгах тэр ялалгаа бүхэн бол яг л дайсны л одоо хийсэн зүйл байгаа байхгүй юу. Тэгээд бид бол чуулганаараа тэр зүйлээс чөлөөлөгдсөн байгаа яллаа буруутгалаас. буруутгал юунаас яах вэ гэхээр үнэн биш болохоор л буруутгал ирээд байгаа байхгүй тий. Үнэн биш болохоор чи тэрийгэ тэгсэн учраас чи буруу хийлээ штэ тий. Тэгэхээр буруугийн асуулт бас үнэн биш байгаадаас тий. Тэгэхээр бид нар эзний үгэн дээр байж бид нар өөрөөсөө үнэн байх юм бол үнэн дотор ямарч айдас байхгүй ш. Бүх зүйл үнэн байгаа. Нөгөө зүгээр үг байдаг шүү дээ тий. Үнэн явбал өхөрт хэрэгээр туулаа гүйцэн гэдэг үстэй. Тэгэхээр үнэн дотор явах юм бол буруутгал яллаж чадахгүй гэдгийг бүр сайн ойлгоод байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар махан биеэрээ үнэн байх гэж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг уу гэхээр буцаагаад нөгөө ариун сүнсийг оруулж иржээж ариун сүнс бидний дотор байгаа худал зүйлийг гэрэлд гаргаж илчлээд нөгөө үннүүгээр тодорхой толинд хардаг гэдэг чинь тэгээд худал зүйлүүдээ гаргаж гимшээд гаргаж илчлээд ярьсны дараа бидний дотор худлын оронд үнэн орж ирэнгүүт үнэн ороод ирэх болгоом үнэн ингээд худлын оронд орон зайгаа эзлээд ирэнгүүт биднээс ирэх сатаны буруутгал байхгүй болоод ирж байгаа. Тэ? Тэрийг ингээ харж байхдаа бас гайхалтай. Таны сайн хэлсэн дээр юу яд штэ. Өмнө нь итгэж биш байхдаа харахад ийсэн тий. Тийм болохоор нөгөө хүн гим нүгэлтэй. Тэгээд буруу зөв хийж байгаа гэж мэдэхгүй. Тэгэхээр нөгөө нэг буруутгал бас нөх авахгүй. Худлаа ярьчаад худлаа ярьчлаа штэ гэсэн буруутгал авдаггүй. Аюул сонио. Тэгээд яг тэгэж явж байгаад Гимшин гэж мэдхгүй. юм бол юу ч мэдэхгүй тэгээ дороороо ингээ явж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ итгэвч олсон чинь нэг аюул сонин хэцүү юм. Библи уншингод гим нүглүүд илчлэгдээд онж байгаа байхгүй. Тэгэж болохгүй, ингэж болохгүй гонгод яг хүний дотор би энийг хийсэн штэ. Би юм буруу юм хийсэн юм штэ. Гонгод миний бүх нүглүүд гаргаад ирсэн штэ. Тэгээ тэрийг уншингод би ямар муу хүн бэ те. Би ямар их буруу зүйл хийсэн бэ гэсэн мэдрэмж буруутгал шууд миний дотор орж ирж байгаа байхгүй. Библи өөрөө нөгөө юу гэлээ нүглийг мэдүүлэгч гэсэн шүү дээ. Тэгвэл яг нүглийг мэдүүлж байгаа байхгүй. Тэгвэл миний дотор байгаа бүх нүглүүд мэддэгдээд эхлэн гол би яг буруутгал дотор ороод айгүйх шаналж байгаа. Тэгээ миний дотор яг юу хүссэн гэсэн чинь тэр жинхэнэ гимшил гэдгсэн шүү дээ. Жинхэнэ гимшил төрөнгөт гим нүглийг үдсэн ядах тэр асар их хүсэл төрдгөө гэж Библиэлд яг тэр гарч ирд юм билээ. Яагаад тэгэхээр би буруу явж исэн юм шүү дээ. Би буруу хийжсэн юм шүү дээ. Би муу хүн юм байна. Тэгвэл би чин сэтгэлээсээ зөв сайн хүн болмоор байна гэдэг нөгөө асар их хүсэл тэмүүлэл дотроос ирж байгаа юм. Тэгээд ирэхээр гим нүглийг үдсэн ядаж эхэлж байгаа. За ингэнгүүт яг ингээд нэрээ тийм байна. Бурханаас ингээд гой зөвтгөлүүд ивэ те. Ингээ өөрчлөгдөөд ингээд би ингээ гой олоо явж илаа. Дөнгөж анх бурхан дээр ирээд итгэж болж байгаа. Тэгсэн чинь сүм чуулганд би явж эхлээд тэр байдал маань алдагдаад эхэлж байгаа байхгүй юу? Юу болсон гэсэн чинь за та нар ингээд итгэж болсон чинь ариун болцсон. Тэгэн гот яг айгүй тийм буруу ойлголтыг засаж өгөхгүй болохоор хүн амар буруу ойлголт юм билээ. Ягаад тэгэхээр би одоо ингээд итгэж болсон би сүмд явж байгаа юм чи би зөвхт ариун болцсон гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэн гот бусад хүмүүсийг гэмтээ нүгэлтэй гэж хараад эхэлж байгаа. Тэр хүмүүсээс өөрийгөө зөөр дээш ингээд өргөөд ирж байгаа байхгүй юу? За тэгээд гоё явж идэл гинт би нэг буруу зүйл хийлээ. Тэр нь буруутгал ороод ирж байгаа байхгүй. Би одоо сүмд явж байгаа шүү дээ. Сүмд явж байгаад буруутгал ороод ирэнгүүт тэр аюу хэцүү. Яллагдаад унаад эхэлж байгаа. Гэтэ би тэндээс
яаж гарахаа мэдгүй байгаа. Аа. Тэгээд хийж байгаа арга зам нь юу гэхээр үл таамсарлаж байгаа байхгүй. Нэг бол бүр ялагдаад ингээд унангуудаа хэцүү байдалд орно. Тэгээ хэсэг хугацаанд явж байгаа тэр нь алдагдаад эсвэл би үйлчилчих юм бол эндээс гарна. Би энийг хийчих юм бол эндээс гарна. Би яг энийг хийгээгүй учраас би ийм байдалд орчлоо. Би ийм буруу байдалд орчлоо. Тийм учраас надаа ингэж байгаа юм байна. Тэрний оронд би энийг хийчихье. Энд нэг үйлчилчихье. Эсвэл энд нэг зүйлийг хийчихье гэдэг юм гарч эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд цөмч болгонд үйлчлэлээ. Тэгээд сүүл рүүгээ бүр болохгүй болоод тэндээс яаж гарах арга замаа мэдэхгүй байгаа дангууд теологийн сургууль сураад бүр дараагийн юмд ингэ яваад байгаа байхгүй юу? Тэр ингээ гүнзгийрэлээдэг аюу санаа. Нэгснэ баг тэр буруутгалыг би өөртөө зөвтгөлийг авах гэдэг байна. Тэгсэн тулд би дараагийн арга хэмжээнүүдийг авч явсаар байгаа тэр нь теологийн сургууль болж явж байгаа. Тэгсэн тэнд юу заазах гэхээр бидний явж исэн сүмч болгоны пастор бидэрт Ром номыг олж ирсэн байхгүй юу? Ром номын хамгийн гол үндсэн зүйл нь болохоор зөвтгөл шүү дээ. Би тэнд юу ч ойлгоогүй. Гэхдээ надад нэг юм айгүй тод үлдсэн нь хамгийн ихний бүлэг дээр та нар сайн уншиж нэгсэндээ фитнесээр зөвлөх юм бол та нар эхлээд хоолоо идэнэ. А хоёр дахь бүлэг дараагийн ингээд 3 хуваачж байгаа нөгөө Ром бүлэг ингээд 3 хуваачж байгаа байхгүй юу? Эхнийх дээр нь та нар хоолоо идэнэ нэгсэндээ уншина гэж байгаа. Сайн маш сайн хоолоо идчихэд хоёр дахь дээр нь тэрийг хэрэгжүүлнэ. Гурав дахь дээр нь тэр чинь үр дүн гарна гэж байгаа байхгүй юу? Тэг би тэрийг ерөөсөй ойлгохгүйсэн юм. Одоо хүртэл ямар учиртай юм болоо гэдгсэн чинь би одоо ойлгож байгаа байхгүй юу? Тэнд юу заажсэн гэхээр тэнд үйлсээр аврагдах юм заажсэн байгаа байхгүй юу? Тийм багаз. Хэрвээ тэнд үнэхээр бурхны одоо Ром номыг тэр үед заахад биднэрт ирэх ёстой хамгийн чухал зүйл нь юу байсан гэхээр зөвтгөл байх хэрэгтэйсэн байхгүй юу? Тийм байтал би яагаад зөвтгөл дотор биш буруутгал дотор амьдраад байсан болов гэсэн бодол ирж байгаа. Тийм учраас би буруутгал дотор амьдраад байна, тэгээ яллаад байна. Тэгээ их хэцүү нь би дийлэх байгаа. Би хэрэгжүүлэх гэж үзэж байгаа. 10 хуулийнх нь за 2-ыг хэрэгжүүлээ, 3-ыг хэрэгжүүлээ. 9-ийг чадах ятгаар хэрэгжүүлээ гэж бодоход нэгэн дээр нь унаад бүдэрнэ гэсэн штэ. Тэгвэл би чадахгүй байна. Би анзаарч байгаа байхгүй юу? Тэг би буруутгахтаад байгаа. Тэгвэл надад айдас орж ирж байгаа. Би ингээд чадлаараа хичээд энэ чадлаараа сүмд явж байна. Бүр болохгүй болгоно теологийн сургууль сурч штэ. Тэгэд нэгэн дээр нь бүдрэхэд бүх юм байхгүй бол нэгтч юу гэсэн. Тэгвэл миний энэ бүх хичээж ингэж зүтгэж явжсэн ямар хэрэг байгаа. Би яг юуны төлөө явж байгаа гэсэн юм ирж байгаа байхгүй. Тэгэл бурханд итгэдэггүй байхдаа би ямар жаргалтай байв. Тийм. Тэгвэл бүр хэцүү болоод ирж байгаа байхгүй. Яллагдаад би одоо яаж энэ чинь энэ олон намайг би бүгдийг биелүүлэх юм бэ? Гүнгод асар их дарамт орж ирнэ. Ялгаа буруутгал асар хүн дээр орж ирж байгаа байхгүй. Тэнд бог зүйлийн хамгийн чухал зүйл нь одоо би ойлгож байгаа нь би энд ирээд тэгээд энэ сүмжүүлэхэнд ирээд би яагаад энийг зүйлийг би ийм гоё байгаад байгаа юм бэ? Яагаад надад хэрэгжүүлэхэд миний амьдрал яг Библийн үгийн дагуу яваад байгаа юм бэ гэдгийг би одоо ойлгож байгаа. Зөвтгөлийг авсан байгаа. Амен. Би зөвтгөлийг авсан байгаа учраас би гимшиж байгаа. Ирэх хүсэл тэмүүлэл гарч ирж байгаа. Тэгээд тэрийг хийхэ болоод эренгууд гайхалтай бурхны илчлэлтүүд ирнэ штэ. Тэг үгийн дагуу миний амьдрал тэгж явагдаж эхэлж. Яг үүндээ итгэж биш хүмүүс хүртэл мэдэн штэ. Энэ угаасаа худлаа ярьдаггүй хүн. Тэнгот нөгөө хүн ч гэсэн би угаасаа худлаа ярьдаггүй. Тийм болохоор би үннээр хэлээд байж байна. Энд чи яаж тэр хүний өөрийнх нь мөн чанар болсон баг. Тэр хүн хүссэн хүсээгүй хуулийг биелүүлж явж байгаа хүн байгаа байхгүй юу? Тэ? Энэ ингээд угаасаа миний амьдрал болох хэрэгтэй байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Дөрөв оюуныг хэлсэн шүү дээ. Би дотроосоо тэр зүйлийг хэрэгжүүлж хагаад яг ингээд жинхэнэ зөвтгөл, жинхэнэ бурхны юмнууд ирэнгууд ямар гоё амар юм бэ гэдгийг ойлгож байгаа. Ингэж хийх хэрэгтэй байсан биз дээ. Ийм энгийн байсан юм биз дээ. Тэгвэл яагаад өмнө тийм хэцүү байгаадсэн бэ? Бүх зүйлийн учир нь тэнд бидэрт зааж исэн пастор бурхнаас жинхэнэ зөвтгөл бидэрт ирээгүй. Тэр жинхэнэ тэр үг нь амьтай байгаагүй. Тэнд ариун сүнс ажиллаагүй учраас бидэн дээр зөвтгөл ирэхгүй. Тэгээд бид ял буруутгал дотор амьдраад байсан. Харин бид нарыг юугаар зөвтгөх гэж оролцсон гэхээр та нар энийг хэрэгжүүлээд энийг эхлээд унш. Дараа нь энийг ингэж хэрэгжүүл. Тэгээд та нар ийм үр дүнд хүрэх шүү. Харин одоо болохоор энэ нэг юм ялгаатай юм яриад байгаа байхгүй тийм дууж байгаа. Гэхдээ гол мөн чанар энэ дотор байгаа усыг ууснараа миний амнаа цангаа тайлагдах болохоор энийг аваад амруугаа хүргэснээр миний амнаа цангаа тайлагдахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан жинхэнэ доторх мөн чанар, жинхэнэ амьтай зүйлүүд нь байхгүй.
Тэгээ гадна талынх нь арга замуудыг ингээл зааж өгöd идэг. Тэгэж явах юм бол ингэж явна. Бүр тойруулаад тий. Тэнгууд гол цөмрөө бид нар орж чадахгүй байгаа. Тий харин тэгээ над чи яг нөгөө дахиад шашин тий. Одоо ажил амьдрал ямар нэг болохгүй бол тийш гараа сөөргөч бишээ цай цацчих тий. Одоо юу гэдэг нэг тийм үйлс хийдэг штэ. Яг тэр шиг болоод ирж байгаа штэ. Зүгээр нэг өөр хэлбэртэй энэ намыг унш гээд ингээд байгаа боловч Есүс гэдэг яриад байгаа боловч шашин байгаа. яг шашин болчихсон. Та нар үсэг бичгийн хуучралдоор амьдардаг гэдгсэн шүү дээ. Яг тэр байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо ингэ бодонгод бид нар Есүсийн зөвтгөлөөр зөвтгөгдсөн байхад чинь би үсэг бичгийн хуучралдоор амьдрагдсан байгаа байхгүй. Үүсээр зөвтгөгдгөөд Библийн үгийг уншаад хэрэгжүүлсээр зөвтгөгдгөөд байгаа. Тэгэхээр надад жинхэнэ Бурхны тэр зөвтгөл ирэхгүй байгаа байхгүй. Тэгээд би яаж буруутгал дотор амьдралаа тэндээс яаж гарахаа мэдэхгүй тий. Тэгээд жинхэнэ гэмшил байхгүй, эргэж чадахгүй. Тэгвэл сүүлд байгаа тэрэндээ дөжрөөд тэрийг өөр зүйл хуулийн нэг арга замаар хаацаалах гэж үздэг. Өөр зүйлийг хэрэгжүүлдэг. Бүр ингэж нэг юм надад түрүүн хэлсэн шүү дээ. Би итгэгч, би сүмд явж байгаа, би үйлчлж байгаа гэдэг өөр өөрийнхөө хийж байгаа бүх гимнүглүүдийг хаацалж байгаа байхгүй. Би ямар ч ялаа. Бүгдийг хаацалж байна. Эн чинь үсэг бичгийн хуучрал ямар ч аим байхгүй. Тэгэхээр одоо Иохан 5 дээр ингэж байхгүй Есүс өөрөө та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа би биенээсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ гэж. Эцгийн өмнө би та нарыг буруутгах гэж бүү бод. Та нарыг буруутгах чинь та нарын найдвараа тавьсан Мойсе юм. Хэрвээ та нар Мойсед итгэсэн юм бол надад итгэвэсэн. Учир нь тэр миний тухай бичсэн юм. Харин та нар түүний судар бичигт итгэхгүй бол өгөнд минь яаж итгэх вүлээ? Тэгвэл та нарыг буруутгах чинь та нарын найдвараа тавьсан Мойсе гэж байгаа юм. Тэгвэл Мойсе чи юу вэ? Хуучин гэрээс тэ. Хууль. Тэгэхээр бид нар Библийн үгийг зүгээр үгийг аваад энэ үгээр зөвтгөх гэж оролдоод байгаа юм. Тэгэхээр бидэн дээр мянга буруутгал ирнэ. Яагаад тэгэхээр би нэгийг биелүүлчлээ. Гоё явж илаа. Гэтэл сатаа нөгөө талаас ирээд намайг өөр юмор буруутгах гэж штэ. Чи тэр тэгсэн биз дээ. Тэгвэл дахиад би энийг ингээ хийчлээ. Одоо зөвхөн тэгвэл дахиад нэг юмор буруутчихлаа. Тэгвэл бид нар чинхэн тэр зөвтгөл рүү орохгүй. Үргэлж буруутгал дотор амьдрал. Яагаад Бурханаас зөвтгөл ирдэг. Итгэлээр дамжин зөвтгөл гэдэг штэ тийм. Итгэлээр 5-1 дээр зөвтгөлийн үүрэгтэй тийм уушч байгаа. Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул эзэн Есүс Христээр дамжин Бурхантай эвлэрсэн гэж байна. Итгэлээр зөвтгөгдсөн. Итгэлээр дамжин зөвхт байдал руу орж байгаа. Тийм учраас нөгөө яг энэ зүйлийг яг хуулийн хараалд ороод байгаа. Нөгөө л хараалд ороо. Яг үйлсээр ингээл зөвтгөгдөхгүй ямар нэгэн эзний хийсэн энэ загалмаа солилцоо нэг дутуу юм шиг тийм биднэрт арай гүйцэд хийж өгөөгүй юм шиг эзэн бидэнд ялалтыг гүйцэд хийж өгөөгүй дайсныг ялаагүй юм шиг тийм ялалгаар дунд тэр буруутгал дундаа тэр ялалтгүй амьдрал одоо итгэгчтэй тийм явж ирсэн шүү дээ би чинь. Одоо бид нар буруутгалыг яйлж буруутгалаас гарч буруутгалыг авахгүй байхын тулд эргэж бид нар хойшоо ухарж явсаар хагаад бид нар юу хаан сонсож байна, юунаас сонсож байна, бид юу сонсож байна. Ягаад гэвэл сатан буруутгадаг те сатан хизээч биднийг зөвтгөхгүй штэ. Тийм учраас сатан байгаа газар тэр сүмч болгонд зөвтгөл ирэхгүй байхгүй. Ягаад бол Бурхан өөрөө Есүсээр дамжиж зөвтгөгдөн гэж байна штэ. Есүс бидний өмнөөс гимнүглийг өрөөд тэгээ биднийг зөвтгөж байгаа. Тэгвэл тэр газар Есүс байхгүй бол тэр сүмч болгонд зөвтгөл угаасаа байхгүй. Тэр газар чөтгөр яах нь хүмүүсийг яллаад, буруутгалаад тэгээд тэндээс гарах арга зам юу гэр чи тэгэж үйлчлэх юм бол чи над буруутгалаасаа гарна шүү. Тэгээд тэндээс үйлчлэл чонгууд нь тэгээд тэр нь алга болчихсон дахиад өөр юм хийл буруутгалаар зовоо дараагийн буруутгалаар нь түнг тэрийг за одоо чи тэрэнд хийчих юм бол чи тэрийгээ яаж вэ? Түнг дахиад буруутгал чи пастор штэ. Эсвэл чи сайн үйлчлж байгаа штэ. Тийм учраас чамайг буруутгах боллоо. Тэгсэг хэрнээ үргэлж садлан дахин буруутгахсаар байдаг. Тэгээд тийм амьдрал дотор байгаа хүн дараагийн орж ирэх хүндний тийм л юм зааж өгнө сте. Өөрөө тийм юм дотор явж байгаа юм чинь. Өөрөө ял дотор байгаа хүн ч үстэй. Тэгэхээр тэр газар Есүс байхгүй бол зөвтгөл тэр чигээр байхгүй. Гэрэл болов. Харанхуй газар байгаад л авил тэр харанхуй дотор л байгаад байна. Тэл буруутгах дотор байгаа л байна. Энэ яг үнэ. Яг өмнө нь ингээд яг л харанхуй үнэхээр тэ энэ бүгдийг ойлгохгүй цөмч болгонд яваад
байхад л тий энэ буруутгал байдаг л байсан. Тэгэл ерөөсөө нөгөө махан биеийнхаа дагуулд өөрийнхөө зүвтгэж гэлцвтгээд лээсэн, зөвхрөөд лээсэн, үйлчлээд лээсэн тий. Харин яг гэрэлд гараад ирэх юм бол чиний яллага, чиний буруутгалыг бүх хүлээж авахгүй. Ариун сүнс. Зөв ариун сүнсээ ойлгодоо би таныг дагъя. Тэ? Би яг энэ замаар явах юм байна. За, түүнээс гадна бас ингээд хүн одоо ингээд өвдгөөрөө тэ өвдөд эмчлэр очиод энэс болсон байна. Тэ? Чи одоо энийг битгий хэрэглээрэ. Тэ? Чивэл чи дахиад өвдөн шүү. Гэл эмээ угаал нөгөө идэгчлээ штэ тий. Идэгчээд ирэнгүүтээ дахиад нөгөө болохгүй гэсэн юм ингээд нөгөө үлдээл эргээл ингээд өвдөд дахиад хүн хүсэхгүй штэ. Тэг чин Христ бид нар ингэдэг байхгүй юу? Гимшсэн. Гимшээд би одоо ингээд зөвтгөгч гэсэн нөгөөтэй эрхийг гимнүглэг үлдээд идэг энэ Христ гэж байдаг. Энэ ер нь яг юутай холбоотой вэ? Энд яг сүнслэг нөгөө муу яран сүнсний ажиллагаа байдаг. Ингээ өөрийнхөө махан бэрэж өөрийнхөө одоо хичээл зүтгэлээр энэ бүтээг ялж гарч чадахгүй хэцүү нэг зүйл байдаг. Тэгэх юм бол нөгөө гэрэлд яг бурхны хаанчлал байгаа. Яг бурхны ариун сүнсээр удирдуулж байгаа. Сүнслэг номдол номлож байгаа. Тэ ариун сүнсний бэлгүүд ажиллаж байгаа. Газар ирэх юм бол ивчлэгдээд өөрийн ирэхгүй ариун сүнсний хүч чадлаар тэр сүнслэг номлоор дамжуул ариун сүнсний хүч чадлаар ивчлэгдээд өөрөө ирэхгүй чөлөөлөгдөнө. Өөрөө ирэхгүй чөлөөлөгчөөд ирэнгүүт тэрийг харж эхэлж байгаа байхгүй юу? Харж эхэлж байгаа. Жишээлх юм бол нөгөө би нэг шунлын сүнсээс чөлөөлөгсөн гэсэн чинь өөрийгөө тэрийг харахгүй яваад байгаа байхгүй юу? Харахгүй. Би одоо нэг шундалтаа гэдэг. Чи ястаа нэрэ зөв ястаа бурхан намайг энэ ангиа дамжуулж ивэж байгаа гэж бодоод л ингээл яваад зөв зүгээр байж байгаа шунлын сүнснээс чөлөөлөгчөнгүүт энэ буруу юм байна гэдгийг олж харж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сүнслэг тулаан, энэ сүнслэг тэмцэл бол ерөөсөө л сүнслэг үйлчлэл үзүүлж байгаа сүм чуулгантай бас айгүй холбоотой байгаа байхгүй тийм ээ. Хаана гэрэл байна уу? Харанхуйд байна уу гэдэгтэй бас айгүй холбоотой байгаа байхгүй тий? Айгүй холбоотой шүү дээ. Хүн анханасаа сүм чуулган дотор байж ш бүх зүйлээ бурхны имийг мэдэж авч байгаа шүү дээ. Тэрнээс бол өөр гадуур явж байхад Христийн тухай тэр сүм чуулганы мөнгөтэй мэдэж авах боломжгүй байхгүй юу? Тэр сүмд ирээд энэ бүх зүйлийг авч байгаа байхгүй юу? Галаад 3 дугаар бүлэгдэр хууль эсвэл итгэл гэж байна. Монхог галаачуудаа хин та нарыг ховсдов. Есүс Христ нүдэн дээр чинь нийтийн өмнө загалмаа цовдлогдсон босуу. Та нар сүнсийг хэрхэн хүлээн авсан бэ? Хуулийн үйлсээр үү эсвэл сонссондоо итгэснээр үү гэж байна. Зөвхөн үүнийг л та нараас мэдхийг хүсэж байна. Яг энэ үг ч гэсэн одоо энэ сонсож байгаа бүх хүмүүс итгэгч нарт аягүй чухал байгаа байхгүй. Та нар яаж Христийг авсан бэ? Тэ? Сонссондоо итгэснээр үү? Эсвэл хуулийн үйлсээр үү? Тэ? Ямар нэгэн зүйлийг хийснээр үү? Энд дэр нөгөө хууль ажиллаад байгаа бас нэг шалтгаан бид Есүст итгээд Есүс Христтэй хамт ухна гэж ярьдэн штэ. Тэгээд түүнтэй хамт амьдардаг. Хэрэв бид эзэнтэй хамт ухгүй бол эзэнтэй хамт амьлах боломжгүй байхгүй. Тэгээ бурхан хэлсэн штэ нөгөө та нар хууль нэ. Үгсэн. Тэгэхээр нүглийн хууль сатан хуулиар дамжуулж хүмүүсийг буруутгах байгаа шүү дээ. Яг зөвхөн нүгэлтэй учраас. Тэнгод хүн нүгэлд өгчээж хуулийн буюу одоо тэр сатаны боолчлоос гарах хэрэгтэй байхгүй. Өгчээж гарах хэрэгтэй. Гэхдээ махан биеэр шууд өгнө гэсэн утгатай биш. Сүнсний хувьд тэр хуучин хүн өгчээж тэгээд Есүс Христтэй хамт цоо шинэ хүнээр тэгээд тэрийг бурхан юу гэж хэлдэг вүлээ? Та нар бурхнаас төрсөн гэж ярьдаг шүү дээ. Шинээр төрн, дахин төрн гэдэг чинь. Тийм айгуу чухал ах. Яг дахин төрж байгаа нь хуучин тэр сатаанд гим нүгэлтэй байсан учраас сатаанд боолчлогдсон, гим нүглийн боол байсан тэр хүн чинь өгчөж байгаа байхгүй. Өгцөн учраас сатан дахиж тэр бидрийг гим нүглээр буруутгах чадахгүй. Тэнд өгөхгүй яваад байгаа хүн тэр буруутгал дотор амьдраад байгаа байхгүй. Тэр бас энэ дэр дахин төрөлд харагдахгүй байгааз бурхнаас төрөөг бол нүглийн боолч дотор амьдрсаар байгаа гэсэн үг байхгүй. Сатан 1000 буруутгах штэ. Яг бол тэр боолч дотор амьдарч штэ. Боолч та нүглийн боолч дотор. Тийм. Нүглийн боолч. Тэгээд тэндээс өгчээж гарна гэж бурхан бүр өөрөө Ром номдэр хэлсэн байгаа. Ром номдэр бүр айгүй буруутгалын зөвтгөлийн талаар бүгдийг хэлсэн байгаа байхгүй юу? Гэхдээ энд нөгөө нэг уншихтаа яг жинхэнэ ариун сүнснээс ишэлтийг гуугаад жинхэнэ зөвтгөлийг авч уншихгүй бол хуучин бодол тэ теологийн бодол эсвэл хин нэгний заасан үг
өөрийнхөө оюун бодол дээр төшөглөж ерөөсөө уншиж болох. Яг би яг өмнө тэгэж уншдаг байсан учраас би Библийг ерөөсөө ойлгохгүй байсан маа. Тэгээд одоо болохоор ариун сүнс илчлэлтийг гуйгаад унших үед яг жинхэнэ утга учир нь юу вэ гэдгийг мэдэж байгаа. Тэгвэл тэр амьтаа байгаа шалтгаан нь бид нар тэрийг хэрэгжүүлж чадаад байгаа нь тэр жинхэнэ амин байгаа байхгүй тийм. Амен. Зөвхөндөө итгэснээр сонсоод итгэснээр та нараа бойлын үйлсээр та нар зүгтгснээ хүж байгаа штэ тий. Тэгэд үнэхээр бид нар өөрсдийнхөө үйлсээр Христ дээр ирэхгүй штэ тий. Дээрээс ирэх тий сонсоод итгэснээрээ ингээд Христ дээр ирж зөвтгөгдөж байгаа штэ. Тиймгүүтээ эргээд махан бие рүү очдог байхгүй Христ гэж. Эргээд махан бие рүү нөгөө хууль руу эргээд Мосегийн хууль руу орчдөг. Энэ дээр юу дутагж өгөх нөгөөд ариун сүнс. Нөгөө ариун сүнсийг даахгүй ариун сүнс нь дуулууртаа байхгүй өөрийгөө даруусгаагүй өөрийгөө хүлээгүй. Иннээсээ болоод эргээд махан бие рүү ороод эргээд ядлагаараа ороод буруутгах руу ороод ингээд буруутгахыг хүлээж аваад амьдраад идэх Христ гэж зөндөө байдаг. Тэгээд энэ Ром 10 дээр хэлсэн шүү дээ 14 дээр Христ хууль төгсгөл авчирснаар итгэдэг хүн бүр зөвхт байдал байхаж. Христ хууль төгсгөл авчирснаар итгэдэг хүн бүр зөвхт байдал байхаж. Энэ зөвхт байдлаар бид нар барьж авах хэрэгтэй. Энэ зөвхт байдлын ялтын түлхүүрээр бид нар ялж амьдрах хэрэгтэй. Амен. Яг үнэ. хамгийн чухал зүйл нь болохоор тэр өхүүлдэг тэр үг аягүй чухал. Чуулганы эмгэр дээрээс яг юу урсаж байна тий? Хүний газрын зүтгэрийн урсж гэнэ үү? Жинхэнэ амийн гол, жинхэнэ ам үг, амьд үг, илчилтийн үг тий? Тэр ариун сүнсээр илчлэгдсэн тэр үг урсаж байна уу? Тэр үгнүүд чинь илчлэгдсэн тэр үг номлол чинь бидний дотор уудлаар харахад байсан бүх зүйлийг цэвэрлэгээ хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яад өгч чадахгүй байна хуучин хүмүүс гэвэл бидний сонсож байгаа номлол сонсож байгаа зүйл нь асуудалтай байна гэдгийг л яг гол оншин байгаа даа байхгүй. Тэгэхээр би Ром 6-аас уншмаар юм л да. Тэгвэл бид юу гэх вэ? Нэгүсэл ихсэг гэд бид нүгэлдээ байсаа байх уу? Огт үгүй нүгэлд өгсөн бид цаашид түүн дотор дахин амьдрах билээ гэж. Бид нар нүгэлд өгсөн. Тэгээд яах вэ? Христ Есүс рүү баптизм хүрсэн бид цөмөөр түүний үхэл рүү баптизм хүрсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үг гэж байгаа. Үхэл рүү баптизм хүрсэн байгаа. Христтэй хамт бид нар үхлээ Христтэй хамт амьдарч байгаа. Тэгээд хуучин хүн маань яагаад ингэж үргэлж ажиллаад байгаа юм бэ? Миний сэтгэлдээ миний нөгөө хуучин хүний сэтгэл яг ариун сүнсний одоо ажилд садаа яага болоод байна. Тэгээд сэтгэл болон сүнсээ яагаад ялахгүй байна. Сэтгэлээр хөдлүүлээд, сэтгэлээр магтаад, сэтгэлээр ярьчаад түүнийг ариун сүнс байна гэж сүнс болон сэтгэлээ ялгаж салгахгүй байгаа нь асуудал байгаа. Нөгөө бурхны үг чи юу лээ? Миний дотор сүнс болон сэтгэлээ нуус жумыг салдал нэвтрэн ороод зүрхний бодол хийгээ санаа шүүх чадвартай гэж байна шүү дээ. Тийм, сүнс сэтгэлийг ингээд салгана гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр зүйл салахгүй зүгээр тэр төөрөлд дундаа яваад байгаа нь үнэхээр асуудалтай. Тэгээд буруутгал дотроо яг тэгээд бүрэн одоо хуучин хүн маань өгч чадахгүй, Христтэй бүрэн хамт одоо амьлж чадахгүй, эзэн дотор нэгдэж чадахгүй, эзнээс эзэн минь гэсэн үгтэй эзнээс хаа бол нөгөө харанхуйтай нөгөө буруутгал нөгөө сатаны яг эрхшээл дотор л амьдраад байгаа. Тийм хараад. Яг түүний одоо баазад байгаад байна шүү дээ. Хаанчл байгаа тийм. Хоёр хаанчл. Аль хаанчл дотроо байна тийм. Дундын юм гэж байхгүй. Эсвэл харанхуй хаанчл эсвэл гэрлийн хаанчл. Нэг бол ялагдсан, нэг бол ялна гэж байгаа шүү. Та нар юу сонссноор итгэснээр гэсэн шүү дээ. Юу итгэл орж ирэхгүй бол тэр үг амьтаа биш байгаа даахгүй бас. Тийм байгаа. Яг тэгвэл би энийг сонсоод би итгэсэн шүү дээ. Тэгээ ягаа миний дотор юу болохгүй байгаа гэж хүн бас ярьж болох байхгүй тий. Тэгвэл таны сонссон үг амьгүй бол тэр таны дотор юу ч болохгүй. Тийм учраас нөгөө сая амгаа хэлсэн шиг дотор хүн үхээгүй байгаа учраас урхан болохгүй гэдэг. Дотор хүн амьтаа байгаа учраас тэр хийх хүсэж байгаа байхгүй. Яг бол тэр чинь амьтаа шүү дээ. Тэгээд дотоод зөрчил гарч эхэлж байгаа байхгүй. Одоо дотроо үхээгүй байгаа хүмүүс яг энүүгээр шалах боломжтой байгаа байхгүй. Та үнэхээр Христтэй хамт үхсэн үү? Үхээгүй юу? Хэрвээ үхсэн бол та дахиж тэр гэм нүглийг хийх хүсэл тийм бодол танд юу ч байхгүй. Яг бол үхсэн юм чинь тэр чинь амьгүй хөдөлгөхгүй шүү дээ. Ямар ч амьгүй өөдөөс ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй. Харин амьтаа зүйл яадаг вүлээ? Өдөнд хатангууд хариу үйлдэл үзүүлдэг тийм. Тэр хөдлөөд нь шүү дээ. Яг тэр шиг. Тэр нүгэл чинь өөрөө амьтаа байгаа байхгүй. Тэр хуучин зан чанар, хуучин мөн чанар, хуучин хүн бүгд амьтаа байгаа учраас тэр зүйлийг дотроос хийхийг хүсэж байгаа.
Тэрүүгээр дамжин. Тэгээ ингээ хийх хүслийг төрүүлээд ангууд эн чинь амьтаа байна гэсэн. За ингээ хийх хүслийг төрүүлээд хүн өөрөөхөөрөө дийлэхгүй хийчихэж байгаа. Тэгэн гот тэрэн дээр сатаа яг сайхан буруутгах байгаа байхгүй. За одоо чи ингэсэн. Гэтэ бүр сатаа ихсэн юм шүү. Библийн үгийг аваад за чи Өсгийг аваад хүнэжлээ тий 2 дугаар Коринт 3:6 дээр тэгж байхгүй. Тэр бидний шин гэрээний үйлчлэгчэд өсгийн бус харин сүнсний үйлчлэгчэд байх чадвартай болгожээ. Учир нь өсөг хүнөөдөг бол сүнс ам өгдөг гэж байгаа юм. тэгэхээр тэр өгнүүд сүнсгүй байдаг шүү дээ. Тэгэл ус ариун сүнсгүй байгаа байхгүй. Ариун сүнсгүй байгаа учраас амь өгөхгүй байгаа. Харин яах нь улам бүр хүнэгөөд шүү дээ. Тэгээ хүмүүсийг ийм амар их зөрчил дотор амьдруулж байгаа. Яг бол би өөрөө яг тийм зөрчил дотор амьдарч исэн болохоор би аягүй сайн мэдээд байгаа байхгүй. Яг бол сүмрүү оронгууд л энэ ч ариун газар. Тэгэл нэг ариун юм шиг болчихж байгаа шүү дээ. Бүх хүмүүс тэгж байгаа байхгүй. Юм гим нүгэл хийгээгүй юм шиг. Эсвэл гим нүгэл гимшчий та гэл. Тэгээ гарангууд асар их нөгөө хуучин хүний хүслүүд нь төрж эхэлдэг. Тэгээд тэднийг өвөлдөж явж бод. За ер нь буруутгаал хэцүү болоод байгаа юм болохоо байлаа сүмрээ авахгүй болохгүй ингээл сүмдэр ирээд сүмд 90 за би зөвтгч болчлоо доо. Сүмд 90 нэг зөвтгчлөө гэсэн. Тэгэл гараал нөгөөтгээд тэгэн зөрчил гараад ахаар бурхан юу ч хэлдэг вүлээ. Сонсноороо биш харин үйлснээр чи аврал руу орно. Яг энэ үгийг нь үл тоомсорлсон маш их хүмүүс явж байгаа байхгүй. Хэрвээ ингэж амьдрах юм бол яг энэ үгийн дагуу үнэхээр аврал руу орохгүй. Одоо ч гэсэн мэдэх боломжтой. Тэрний үгээр бидний амьдралын байга байдал Өөр юмс. эсвэл чөтгөрийн тарьсан үрээс чөтгөрийн үр жимс орж байгаа. Юу гэхээр Бурхны үгээр гим нүглээ хаацалж байгаа байхгүй. Тэгээ болж байгаа бүтэж байгаа мөхөр яг үүндээ хүмүүсийн дотор ийм итгэгч хүмүүсийн дотор ялангуяа би итгэгч хүмүүс яагаад ингэж амьдраад байгаа юм болоо. Гэтэл энд итгэдэг хүн гоё амьдраад байна штэ. Би бас ингэж амьдрахыг хүсээд байна. Гэтэл миний амьдралын байж байгаа нь гэдэг юм асар их орж иж байгаа. Гэтэ юу гэхээр за идрэл намайг манай гэрийнхэн намайг над руу сатан над руу яг дайраад яг намайг энийг хийлгээд байна. Сатан бүр ингээ удирдаад намайг энийг хийлгээд байна. Тэгээд би ингээ болохгүй байгаад байна да. Манай гэрийнхнаар дамжуулж яг ингээд намайг мангах гэж ингээд байна. Тэр жинхэнэ амьдралыг өгөхгүй байгаа учраас тийм зүйл байхгүй байгаа учраас сатан яг өрөндөө баг буруутгахч шаардлагагүй. Өөрснөөгөө тий. Өөртөө гим нүгэл дотроо унаад тэрэндээ зовоод өгөн дээр бүдрээд өгөөрөө буруутгахтаа амьд яваад байгаа хүмүүс асар их байгаа байхгүй. Гэтэ бас нэг бодлын нөгөө миний ард түмэн мэдлэггүйгээс болж өгнө гэдэг аюу том жишээ байгаа байхгүй. Мэдлэггүй байсан учраас бид нар нөгөө нэг өөрийгөө буруутгах чинь тийм сүм чуулганы яг нөгөө нэг жинхэнэ сүм чуулганы их ундраг ямар байх хэвээр сүнснээс үг амьтай байж тэр үг яаж ажилдаг бид нар мэдэхгүй байсан учраас нөгөө би ч чадахгүй байна. Би болохгүй байна. Би хичээж байна. Гэтэ би өөрөө ингэж байна. Бас нэг арга нь болохоор сатаа ингэж намайг буруутгаад байна тийм. Энэ гэрийнхэн нас ингэж болж байгаа юм. Тэгээд бүр ивлэрээд. Тэгээд тэл амьдрал ийм хэцүү. Тий яаж явах ёстой. За энэ чинь миний загалмаа гэх. Тийм Тэгээд хоёр нүртэй амьдрал. Тэгээд сүүлдээ нөгөө итгэдэггүй ахын дүүстэй бүр нөгөө бурхныг харуулахын битгийгэл бүр юу ч юм Кристиан амьдрал чи ямар хэцүү юм бэ гэж үлдээ. баг өстой. Тэгэхээр зэрэг яг л ялалт гэдэг чинь ерөөсөд яг л номлол явлаа тэр 7 хоногт ялаад яваад байгаа байхгүй юу. Дараагийн номлол хурдан болоосаа номлол бүтэн сайнны номлол явлаа бүтэн 7 хоногийн турш ялаад ирж байгаа байхгүй юу. ам байна тий гэрэл байна. Тэгвэл гэрэл бидний дотор гим нүглийг илчлэгдэж байгаа байхгүй юу. Тэгээд гимшээд тэгээд тэндээсээ эргээд дахиж тэргээ хийхэ болоод ирэнгүүт Хүлчж байгаа юм чинь. хүлчж байгаа. Тэгээд тэргээ ахиж хийхэ ямар тийм байх болчингууд эргэн тойрны хүмүүс бидний тэр хийдэг байсан зүйлүүдээ хийхэ болоод илүү сайн зөв зүйлүүдийг хараад байгаа бид гэрэл болон давс олж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс тэнд яагаад бас ад үзэгдээд байгаа шалтгаан нь гэрэл биш байгаа байхгүй тий. Сонсож байгаа үг нь гэрэлтэй биш шүү дээ. Зөвд биш. Одоо ингээд тэр зөв зан чанарыг гаргаж чадахгүй. Одоо бурхны хэлстэй бурхан надад хайр хүч бие захиас сүнсийг өгсөн гэсэн бүртлээ нөгөө хайрлал гарахгүй, нөгөө хүч нь гарахгүй, нөгөө бие захирал нь бүр байхгүй. Тэгээд нөгөө зөвд байдлыг харуулж чадахгүй учраас нөгөө хүмүүс чинь ягаад гэвэл цензур нь те яг христийн тэр зөвд байдлыг Есүсийг зан чанар төр дүлгэн байдлыг чинь биднээс харах гэдэг нь шүү дээ. Яг тэгж цензур тавьдаг. Би урд нь болохоор манай удаа хийтгэдэг хүмүүс за бие биенээс шаардлага тавьдаг үү те. Тэгэхэд чи Нүрдөөсөө за Есүс чинь хаана вэ? Өөрөөс чинь харъя гэд нэгэд ахаар би чинь гэмтээгүй юм чи яаж Есүсийг харуулах вэ гэсэн чинь
Одоо бол ингээд зөвтгөл рүү ороод юм өрөөл рүү тэр хараалаас өрөөл рүү орсон гот яг харуулж эхэлж байгаагаа харангуут өөрөө өөртөө урамшиж байна, эзэнд маш их талархаж байна. Тэгээ ялалтаас ялалт руу бид нэр урагшилж байгаагаа урам зоргийг авч байгаа. Амен. Нэг босон байгуулагдана гэдэг чинь энэ шүү дээ тийм зөвхт байдал дотор. Тийм бурхан руу ойртчих. Тэгэхгүй болохоор нөгөө хүн ял буруудаглаасаа болоо бурхнаас холбцоод байдаг шүү дээ. Унаал бүдэрч ирээд тэгээ явж чадахгүй, ирч чадахгүй. Нэг юм хоёрын хооронд амьдралаар амьдраад яваад байдаг. За ингээд нэлээд хэд хэдэн мэдлэгийг болоод бид хүргэх хичээлээ. Гэрчлэлийнхаа төгсгөлд одоо төгсгөл болгоод итгэгчдээ босгон байгуулах нэг үг хэлвэл. За Христ итгэгч бол ялагч. Ялалтын үндэс нь юу вэ гэдгийг өнөөдөр үзчихлээ те. Тэгэхээр нөгөө Колосе 2:15 дээр захирагчд болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод тэр тэднийг загалмай дээр ялж Есүс ялсан те ялж нийтэд үзүүлэн болгосон гэж байна. Тэр зэвсэггүй болгосон тэр зүйл нь буруутгал тийм үү? Буруутгал ямар ч тэднийг зэвсэггүй болгочихсон. Есүс ялцсан. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Христ гişүүд бидний нэг төөрөгдүүлдэг нэг зүйл байгааг би хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Есүс ялцсан учраас те ингээд загалмай дээр ялцсан. Бидний гэм нүглэг өөртөө авцсан. Учраас бид ялцсан. Бид одоо ямар ч тэмцэл байхгүй, тэмцэх шаардлагагүй, ялах шаардлагагүй гэх ингэ андуурчлана гэх тийм үү. Энэ бол өрөөсгөл ойлголт, энэ бол төөрөгдөл, энэ бол сатааны хурам мэхлэлт. Харин бид нар Есүсийг ялалтыг аваад Матай 28:18-аас 28 дээр хэлсэн байгаа шүү дээ. Тэнгэр газар дээрх бүх эрхэмлийг би өөртөө авсан. Тиймээс явж те бүх газар дагалт шиг бүгдийг тунхаг л тийм ээ. Тэгвэл иймээс явж гэж хэлсэн. Бид нар харин ийм учраас бид нар Есүсийг ялалтыг аваад ялах ёстой. Тэмцэх ёстой. Ядалтын түлхүүр нь бид нар сая ярьчлаа тийм ээ зөвхт байдлын зэвсэг. Тэгээ энийг би давхар хамгийн сүүлд итгэгч нартаа урайлмаар байна. Тэгэхээр бид нар ингээд ялаад сураад ингээд ариун сүнсээр удирдуулаад ялаад амьдраад сураад тэмцээд амьдраад сураад ялаад явж байгаа учраас гэрчлэх зүйлтэй байгаа байхгүй юу? Хэрвээ гэрчлэх зүйлгүй байна гэдэг чинь ялагдсан амьдрал байгаа байхгүй юу? Тэгэхээр бүгдээрээ хамтдаа ялцгаая гэж уриалж байна. Энд нэг юм хэлмэн Христ итгэл бол шашин биш ээ. Ердөөс бодит өмнө яг бодит ам баавхал яг бодиттой тулаан болж бидний доторч болж байгаа гаднаас бас ирнэ. Тийм учраас яг энэ хоёр хаанчлалын хоорондох тулаан болж байгаа учраас энэ тулаанд үнэхээр ялалтыг бидний эзэн Есүс Христ бидэнд аль хэдийн тэр ялалтын түлхүүрийг өгсөн юм а. Тэр түлхүүр нь зөвтгөл юм а. Амен. Христийн зөвхт байдал тий зөвхт байдал гэдгийг бидэнд ирсэн зөвтгөл юм а гэдгийг маш сайн ухаарах хэрэгтэй тий. Үүнээс хойш тий буруутай гэдэг танд юм ялгаа өгж байгаа мэдрэмж бол эзнээс биш шүү гэдгийг бас тэгэхээр ирж байгаа тэр буруутгал зэмлэл үнэхээр таныг доошоо яллаа байвал энэ бол бурхнаас биш ээ гэдгийг тий. Бурхан бол бурхны ариун сүнс бидэн дээр ирэхэд бид хүчийг олж бүр илүүгээр бид зөвхт байдал руу орно гэдэг. За тийм. Та Христ итгэгч байж болно. Та сүмд явдаг байж болно. Та үйлчлдэг байж болно. Гэлээ гэдэг нь бид бурхны өмнө ээжлэх үнцэнтэй зүгээр нэгэн энгийн сүнснүүд л харагддаг. Та хэн нэгэн байж болно. Гэхдээ та бурхны өмнө та бидэрийг ээжлэх сүнс учраас та өөрийнхөө сүнсний авралын төлөө та буруутгал биш харин бурхан дотор зөвхт байдалд хүрэхин төлөө зүтгэх ёстой юм тэмцлийн амьдрал юм шүү гэдгийг хэлээд өнөөдрийн гэрчлэлийг өндөрлөө тийм ээ. За баярлалаа. Ингээд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.